Hi guys, хоббол хобболонгийнхаа цаашинхэн дугаарт тавтай морил. Here comes the bride, all dressed in white. Taylor Swift маань хүний хүн болжээ. За, та бүгдийн маань мэдэж байгаачлан 7 сарын 3-ны өдөр. За, байж гараа бүтнээр нь хэлээ заяа. 2026 оны 7 сарын 3-ны баасан гарагт Taylor Swift, Travis Kelce хоёр хурмаа хийж албан ёсоор эхнэр нөхөр болсон байна. За, бүгдээрээ хосуудаа баяр хүргэе. Yay! За манай Swift-ээсүүд бол угаасаа амар галзуураад ингээд тэ баяртай хөөртэй байгаа байх гэж бодож гин. Тэгээд ер нь энэ мэдээ гарч ирсэн цагаас хойшлтээ хүмүүс над руу Why aren't you talking about Taylor Swift's wedding гэдэг айгүй амар хүмүүс бичээтэй. Анаа чи таяагаад ярихгүй байгаа юм бэ гэд. Тэгээ одоо ингээд ярих гэж байна манайхаа. Okay, relax. Give me a minute, okay? Give me a minute to do my research and get all of the information, alright? За ингээд та бүхнийхээ хүсэж байгаачлан Taylor Swift-ийн хурмынхаа тухай ингээд дэлгэрэнгүй ярих гэж байна. Тэгээ би бодоодсон байхгүй. За зүгээр weekly recap хийгээд тэрэн дундаа ингээд оруулах уу? Эсвэл бол ингээд бүрэн бүтэн бичлэг зориулаад хийх үү гэж айгүйх бодсны эцэст ер нь ингээд бүтэн бичлэг хийсэн дээр мэн гэж бодсон. Тэглээч жоохон fair бай, тэг шудраг бай. Яагаад вэ гэх юм бол өнгөрсөн жил Selena Gomez хурмаа хийхэд те өнгөрсөн жил шүү дээ 2025 оны 9 сард хурмаа хийсэн. Өнгөрсөн жил Selena Gomez-ыг хурмаа хийхэд би бүтэн бичлэг хийж оруулсан юм чинь хоёр best friend-уудыг те ингээд сайн найзуудыг ялгаж гадуурхаад явах уу. Тийм учраас ингээд Taylor Swift-ийн хурмын талаар бүрэн бүтэн дэлгэрэнгүй бичлэг хийх гэж байна. За та нар маань угаасаа мэдж байгаа байх би энэ тухай бас нэлээд олон weekly recap интервью дээрээ саяхан дурдчихсан. Taylor Swift-ийн хурим нь болохоор албан ёсоортой ингээд New York хотод байдаг Madison Square Garden гэдэгтэй ингээд world's greatest arena гэж яригддаг. Одоо яг NBA-ийн тоглолтууд тэмцээнүүд болдог. Түүнээс гадна зөндөө олон том ингээд дуучдын тэ дандаа ингэж очиж New York-д ирэхээр тоглолт хийдэг энэ стадионд ингэж болно гэд зарлагдчихсан албан ёсоо ингээд зарлагдчихсан байгаа тэрч битгээл ингээд New York-ийн хотын дарганд те Мамданы хүртэл ингээд confirm хийжсэн гэж би та бүхэндээ хэлсэн шүү дээ те. За тийм учраас яг тэгж болдгоороо яг тэр газар болсон байгаа Madison Square Garden дээр. За гэхдээ энэ дээр бас нэлээд зүйлүүд болсон. Ягаад вэ гэхээр хүмүүс болохоор хэдийгээр ингэ зарлагдчихсан ч гэсэндээ те ингээд бүр ингээ хотын дарга болно. Тэгээ манайх ингээ host хийнэ энэ дэргээд зарлчихсан байсан ч гэлээдээ хүмүүс нэг жоохон итгэхгүй байгаадсан байхгүй. Ялангуяа одоо Swift-исүүд заяа итгэхгүй. За үгүй хаа Taylor Swift худлаагаасаа ингэж хүмүүсийг төрөгдүүлээд те. За энэ одоо Taylor Swift-ийн хуримцтай яг Madison Square Garden дээр болно энэ гэж хүмүүсийг төрөгдүүлэх хэвлэл мэдээллийнхнийг ялангуяа папараццийнхнуудыг те ингээ албаар ингэж төрөгдүүлж агаад одоо decoy гэж яригддаг шүү дээ. Хуурамч одоо худлаа одоо газар нь гэсэн үг заяа. Тэгэд тийм худлаа одоо decoy маягаар хэрэгжилж байгаа. Тэгээ яг хүмүүс ингээд хэвлэл мэдээллийнхэн папараццаа ингээд тэнд цугларсан яста тэдний зургийг авах гээд ингээд байж ах үед нь яг үнэнгээсээ өөр газар тэ маш тийм хувийн private жижигэн цомхон хурим хийх баха. Яг л тийм байх тэрнээс шууд арайш ингэж те ийм стадионд Madison Square Garden гэдэг газар хийхгүй байхаа гэдэг айгүй хүмүүс гадуур ингээд хурим болохоос өмнө нэг 2-3 оны өмнө баахан хүмүүс ингээд гадуур сошиал медиагаар яриадсан. Гэхдээ тэр хүмүүс бол буруу байсан манайхаа. Маань хүртэл тэрэнд итгэжсэн явжсан. За үгүй хүмүүс тэгж яриадлаа би бас тэрэнд итгэж байна decoy байхаа энэ гэдэг. Би бол үгүй л гэж бодсон. Анхнаасаа л Madison Square Garden дээр хийнэгээр зарлагдсан. Тэгэл яг л тэр журмаараа болно байх гэж бодсон. Тэгээ миний зүг байсан бэ нэлээ. Madison Square Garden дээр яг хурим нь болдгоороо болсон. За тэгээд ер нь энэ бол
decoy биш юм байна. Үнэнээс MSG-д болох гэж байгаа юм байна гэдэг нь хизэнээс эхэлж мэдэгдэж ирсэн бэхэр нэг хэдэн хоногийн өмнөөс яг 7 сарын 3 болохоос хэдхэн хоногийн өмнөөс ингээд мэдэгдэж ирсэн байгаа. Яагаад вэ гэхлээр яг MSG дээр ямар ч тоглолт тэмцээн энэ ингээд хэдэн өдрийн хооронд те ерөөсө хуваарлагдаагүй байсан. Түүнээс гадна яг 6 сарын 29 буюу яг тухайн 7 хоногийн нэгдэг өдрөөс эхлүүлээд MSG-гийн ойр хавцаа маш их юм том ачааны машинууд харагдах болсон. Маш их ачааны машинууд ирээд ингээд MSG рүү зөндөө олон тэрэгтэй ингээд тэ том тэрэгтэй construction хүмүүс гарч ирээд том юмд зөөд оруулж байгаа нь ингээд харагдсан байгаа. Тэгээ тэднийг нь харахад бол яалтчгүй ингээд нэг тийм яг ивентэд хэрэглэгдэх юм шигтэй тиймэрхүү юмуд ингээ харагдчихсан гэж байгаа байхгүй. Ягаад вэ гэхээр бүр ингээд том бокснууд нь хайрцагнууд нь ингээд лейбл хийгдчихсэн ингээ бичигдчихсэн дотор нь юу байгаа вэ гэдэг нь те бичигдчихсэн байсан гэсэн. Одоо жишээ ингээд хэм бол зарим бокснууд нь Garden Party гэдэг одоо тийм бичээстэй байсан гэсэн. Одоо тийм цэцэрлэг төрөлнгийн үйлчлэг гэсэн юм нэртэй тийм бокс орж исэн гэсэн. За түүнээс гадна Mirror Ball гэдэг бас ийм хайрцаг орж исэн гэсэн. Одоо нөгөө нэг ball гэдэг чинь юу гэсэн үг шүү дээ те бүжгийн цэнгээ энэ гэсэн үг те. Тэгээ тийм одоо нэршил энтертэй бокснууд MSG рүү орж байгаа нь бол харагдсан гэсэн. Тэгээд угаасаа ойлгомжтой те MSG дээр яг үнэхээр хурим болох гэж байгаа юм байна гэдэгт хүмүүс итгэж эхэлсэн гэсэн үг. За түүнээс гадна яг MSG-гийн яг дотгошоогоо ордог гаднах шатыг нь айгүй их одоо ийм одоо засварчин construction хүмүүс хурж ирээд шатыг нь уул нь шатн зүгээр л нэг цементийн шат байгаа шүү дээ тий. Тэрэн дээр ингээд гой улаан хевс дэвсэж байгаа нь бол харагдсан. Тэгээд хевс дэвсэж дуусчаад байжгаад буцаагаад авж байгаа нь харагдсан байгаа юм. Тэгээ хүмүүс бүр ингээ гайхаа шоконд ороод те юу болоод энэ бүр ингээ хөрхэн хамт энэ construction хүмүүсийг бүр заваачих юм ба нэг ингээл хевс тавиал те тэр хевс тавина гэдэг чинь те тэр том шатн дээр ингээ хевс тавина гэж чинь бас айгүй их ажиллагаа шүү дээ те. Тэгж яхад тийм их хевс тавиулж ингэж хүмүүсийг боолчилж зарцалчаад буцаагаад аваадахтай яд юм бэ? Ямар маягтай энэ гэх хүмүүс бас айгүйх гадуур шуугж исэн. Тэгээд хүмүүс бодохдоо нэг ингэж тавьчаад Taylor Swift таалагдаагүй ах харчаад that's not it нэг гоё ярагдахгүй ингэж бодсон болов эсвэл wedding planner буюу одоо энэ Travis Taylor хоёрын хурмыг нь зохион байгуулж байгаа planner хүн бас ингээ өөрөө харчаад өөрт нь таалагдаагүй юм болов ямар ч гэсэн нэг хурмыг нь бэлдэж байгаа хүн л таалагдаагүй юм шиг байна. Тийм учраас ингээ буцаагаад авчих шиг боллоо гэд хүмүүс гадуур ярьжсэн. Гэтэ бас нэр бодоод хаа айгүй их ажиллагаа байгаа зү тэр их том шатыг чинь улаан хевсээр ингээ бүрэнгүүтээ буцаагаад авч яана гэдэг чинь. За тэгээд Taylor-ийн хурмын дээр би одоо Taylor-ийн хурмл гэж яриад тахын те уул нь бол Travis-ийн бас хурим шүү дээ. Яг нөө нэг Selena Benny хоёрын хурим дээр бас тэгжсэнтэй адилхан гадуур хүмүүс дандаа Selena-гийн хурим, Selena-гийн хурим гэдэл яриадсан. Яг үндэ бол хөрх юмд нөхрийнх нь бас хурим шүү дээ. Benny-гийн бас хурим. Гэхдээ ер нь та нар бас ажиллаж байгаа байхдаа social media дээр ч гэсэндээ энэхүү хуримын талаар ярьж байхдаа бол дандаа Taylor-ийн хурим гэж яриад байгаа. Ерөөсө Travis-ыг нэх оруулахгүй байгаа. Тэгээд яалтчгүй Taylor чинь нэр хүн дээрээ бол тэ Travis-аас хамаагүй илүү одоо world known болохоор л одоо хүмүүс тэгээд байгаа ах гэж би бодож байгаа. Одоо Selena Benny хоёрын хувьд ч гэсэндээ те Selena ч Benny-г одоо юм бол хамаагүй илүү одоо алдар нэртэй учраас дандаа хүмүүс яг тэгж алдартай хүнээр нь илүү ингээд давмгаалаа нэрийг нь бариад яваад байгаа ах гэж би бодож байгаа. За тэгээд уучлалт хүсье хэрэг та нарт таалахгүй бол би ингээд зүгээр амраар нь Taylor-ийн хурим гэж яриад байгаа байхгүй юу. За тэгээд яг Taylor-ийн хуримлуу нь орж үзсэн хүмүүсийн одоо хэвлэл мэдээлэл төгсөн одоо ярианаас нь болохоор доторх одоо стадионынх нь суудлуудыг бүгдээр ингэ ийм цагаан өнгийн бүрээсээр ингэ бүрчгсэн байсан гэсэн. Тийм учраас одоо яг тэр нэг оронгуудлуугаас яаж ч утсан стадиум юм чинтэй стадионы л нэг тийм суудлын модалтай байгаа шүү дээ. Тэгж яагаад тэр одоо лукийг нь арилгахын тулд ингээд нийл цагаан ийм бүрээсээр ингэ бүрчгсэн байсан гэсэн. За түүнээс гадна айгүй хэмжээний artificial trees болон ийм ferns ийм янз бүрийн ургамал ийм те юм хүмүүдийг авчирч исэн харагдсан гэсэн. Дотгошоо оруулж байгаа нь бол харагдсан гэсэн. Тэгээд яг тийм доторх ер нь decoration нь айгүй тийм яг garden басаг сонирхолтой юм шиг дээ. Уул нь бол Madison Square Garden гэдэг нэртэй арена шүү дээ, тэ. Тэгээ garden гэж чи юу гэсэн үг лээ? Цэцэрлэгт хүрээлэн гэсэн үг, тэ. Тэгсэн чи яг үнэнгээсээ энэхүү Madison Square Garden гэдэг аренаг үнэнгээсээ доторхыг нь дизайныг нь garden цэцэрлэгт хүрээлэнгийн
team vibeтэй болгож исэн гэсэн. Одоо ер нь interior design нь дандаа тийм байсан гэсэн. Зөндөө олон artificial хурамчтай моднууд, том зөвлөгнүүд зүгээр л ингээд нэг яваад ороход нэг үлгэрийн юм шиг те нэг үлгэрийн kingdomд оччихсан юм шиг нэг гоё үлгэрийн ногоон зөвлөмжн дээр оччихсан юм шиг тийм мэдрэмжийг төрүүлж исэн гэж дотор нь орсон одоо те хэвлэл мэдээллийн хүмүүс л ярьжсэн. За тэгээд яг тухайн хурмынх нь өдрүүдийн үеэр ягаад хурмынх нь өдрүүдийн үеэр гэж ярьж байгаа вэ гэхээр юм 2 өдөр үргэлжилсэн зүйл басан байгаа байхгүй юу? Яг өөрийнх нь хурим нь болохоор 7 сарын 3-ны баасан гарагт болсон. Тэрний өмнөх өдөр нь буюу пүрэв гарагт 7 сарын 2-ны өдөр rehearsal dinner гэдэг юм болсон. Тэгээд миний нэрээ бүр яг анх ингээ YouTube-ийг эхэлж байхдаа хийжсэн шавьи чатыг үзсэн хүмүүс бол мэдж байгаа байх. Би яг тэрхүү шавьи чадаараа Америкийн хурмын ёс заншилтай ямар болдог тухай ингээд бүр дэлгэрэнгүй ярьжсэн шүү дээ. Тэгээ тэр хүмүүс бол сайн мэдж байгаа байх гэж бодож байна. Заавалчгүй ийм тийм мундаг одын хуримч гэдэг байхгүй. Ерөн зүгээр Америкт хурмын ёс заншлаар болохоор өмнөх өдөр нэг хурмынхаа өмнөх өдөр нь rehearsal dinner гэж юм хийдэг. Одоо яг wedding party-нд байгаа хүмүүс нь буюу одоо нэг bridesmaids-ууд нь groomsmen за түүнээс гадна officiant одоо хурмыг нь яг хийж өгж байгаа officiant хүн нь за түүнээс гадна ойр тойрных нь гэр бүлийн яг нэг хамгийн ойртны гэсэн хүмүүс нь нийтдээ цуглараад rehearse хийн буюу яг хурмынхаа бэлтгэлийг хийж байгаа яг ингээд тэ altar дээр гараад хин юу гэж хэлэх үү энтэр гээд яг ингээд бэлдэж байгаа л гэсэн үг rehearse хийж байгаа. За түүнийхээ дараагаар бэлтгэлийнхаа дараагаар ингээд бөөнөрөө яг тэр өргөцсөн хүмүүс нь нийлж аваад аюу гой тийм оройн зоог хоолыг идээд ингээд бас нэг жижигхэн party шиг юм болдог байгаа. За тэгээд яг team зарчмаар Taylor Swift-ийн rehearsal dinner нь өмнөх өдөр нь буюу энэ 4-р өдөр болсон байгаа аахгүй. За тэгээд Taylor-ийн хувьд угаасаа энэ чинь тэр бомтон хүн одоо budget төсөө мөсөө гэж байхгүй байгаа шүү дээ. За энэ одоо хурмынхаа мөнгөний зарцуулалтыг одоо төсвийг нэг тэдэн дөрөвнөөс доош байлган дэр гэж юм байхгүй байгаа шүү дээ. Энэ хүн чинь бол амар баян хүн юм чинь тэр бомтон хүн юм чинь бол айгүй их ингээд нүсэр их хэмжээний мөнгийг зарцуулж байгаа. Тийм учраас rehearsal dinner энэ ч гэсэндээ маш тийм нүсэр том зүйл болсон юм байна лээ. Тийм ч учраас яг rehearsal dinner нь хүртэл Madison Square Garden болсон заяа. За тэнгүүтээ маргааш өдөр нь хурим нь болсон байгаа юм. За тэгээд яг энэ хүү хуримынх нь өдрүүдээр Madison Square Garden-ы эргэн тойрных нь нэлээ их радиусны ийм гудамжнуудыг тэр чигт нь замын хөдөлгөөнийг нь хаасан байгаа. Яг би та нарт нэг Nix-ийн тухай ярьжсэн шүү дээ. Тэ нэг NBA Finals-ийн бичлэгийг хийгээд хүргээд тэр үед нэг Trump ирэх гэж байгаа гэд одоо бүх Madison Square Garden-ы эргэн тойрных нь хідэн блок радиусны гудамжнуудыг хаасан гэж замын хөдөлгөөнийг хаасан гэж яг тийм зүйлийг хурмынх нь өдөр хийсэн байгаа байхгүй юу. Тэгээ бүр ингээд яг албан ёсоор New York хотын City Street Activity Office гэдэг ийм албан ёсных нь одоо хороонд нь ч юм уу те ингэж permit хүсдэг юм байна лээ. Ингээд замыг хаах тийм хүсэлтийг гаргадаг гэсэн тийм албан ёсных нь одоо зөвшөөрлийг авч агаад ингээд хаасан юм байна лээ. За тэгээд Madison Square Garden гэдэг энэхүү том аренаг түрээсэлж авахуд тэ нэг өдрийн $100 ойролцоогоор яахгүй $100 байдаг гэсэн. Тэгэхээр ингээ 2 өдөр түрээсэлж авч байгаа болохоор $200. За түүнээс гадна одоо юу нь болохоор хурим нь явсаар агаад одоо хурим нь 3-даа болж байгаа шүү дээ. Тэг явсаар агаад бүр ингээ 4-ний маргааш өдрийнхөө өглөөний 4-5 гэж дууссан гэж байгаа байхгүй. Тэгэхээр бас тэр нь дараагийнхаа өдөртөө орчиж байгаа болохоор ингээд нийтдээ дор хаяж 3 өдрийн түрээсийг төлсөн гэсэн үг. Тэгэхээр ингээд аль ужааны venue л гэхэд 3 сая болчихж байгаа юм түрээс нь тий. За тэгээд өөрийнхөө security буюу хамгаалтынхаа албанд нийтдээ $5 сая зарцуулсан гэсэн. За тэгээд ер нь бүх одоо decoration hall and юу гэдгийг хуримд хэрэгтэй бүх юмыг тооцоолоод ойролцоогоор $35 сая-оос $50 сая ийм төсвөөр бүтсэн хурим гэж одоо хэвлэл мэдээллээр зарлагдсан байгаа. Тэгэхээр бүр үнэхээр галзуу солиотой те үнэтэй хурим байгаа зү. Гэтэ Taylor-ийн хувьд юу ч шилтэй угаасаа энэ хүн чинь billionaire те амар net worthтэй хүн учраас өөрт нь их сүртэй зүйл байгаагүй баргалаад тий карманы мөнгө байсан байх гэж бодож байна. За тэгээд хүмүүс ингээл те ер нь
Madison Square Garden дээр хурим болно гэж зарлагдсан цагаас хойш ямар сонин газар хурим хийдэг юм бэ те. Яагаад Madison Square Garden гэж те нэг юм спортын стадионд те юм тоглолт моглолт стадионд хийгээд тахтай те. Ямар сонин газрыг сонгодог юм бэ энэ гэдэг хүмүүс амар ингээд шуугаад байсан. Гэхдээ зарим хүмүүс ялангуяа одоо иймэрхүү entertainment industry-гийн одоо арын албан бентрийг хийдэг те арвын албанд ажилладаг энэ төр хүмүүс гарч ирээ TikTok дээр айгүйх тиймэрхүү контент хийж байгаа харагдсан. Тэр хүмүүс юу гэж ярьж байгаа вэ гэхээр it actually is the perfect venue гэж байгаа байхгүй юу. Яг ер нь сайн бодоод те логистик одоо бүх логистикуудыг ингээд бодоод үзэхэд бол энэхүү venue нь үнэхээр сайн сонголт байсан. Яагаад вэ гэхээр Taylor Swift чинь бүр ингээд дэлхийн айгүй том од те улс дэлхийд даяараа мэддэг ийм том хэмжээний Аз зэрэглэлийн од. За тэгээ Taylor-ийн фэнүүд гэж ямар юм мэддэг үлээ те Swift-с гэлс амар том фэндомтэй. За тийм учраас айгүй security risk гарч ирнэ. Тэ ийм одоо хурим болох гэж байгаа гэдгийг мэдэнгүүд айгүйх тийм хамгаалтын одоо хувьд хэцүү зүйл болж магадгүй. Нэгт террорист янз бүрийн халдлага болж магадгүй. Өнгөрсөн жилүүд 2 жилийн өмнө хаа Taylor Swift ч нөгөө Eras World Tour хийгээ явж хахад Австрид болж исэн нэг тоглолт нь Венд болох хэвээр байсан. Нэг тоглолт нь одоо террорист халдлага болох гэж байна гэж одоо мэдэгдэл ирсэн учраас тэр тоглолтоо ингээ бүр цуцалж исэн шүү дээ. Та нар санаж байгаа үстэй. Яг нэг бөмбөг дэлбэрэх нэг тийм террорист юм болох гэжсэн гэж тэр нь мэдэгдээд ингээ бүр тэрийг цуцалсан байгаа. Тэгээд манай нэг сурагч та нар бас одоо намайг Instagram дээр даадаг бол манай тэр сурагчийг сайн мэдэх айгуу юм сайсан нэг нөгөө охин байдаг шүү дээ. Valentina гэд. Манай тэр сурагч яг нэг Венд очиж тэрхүү тоглолтыг үзчихсэн байхгүй юу. Тэг бүр айл үржин TikTok-тэй авчихсан тэгээ байжсэн чинь хитгэн өдрийн өмнө ингээ цуцлагдсан гэж аахгүй. Тэгээд ингээ айгуу гонигтэй байсан. Гэтэ яг мөнгө буцааж авсан гэсэн л дээ. Гэхдээ тийм зүйл Taylor-т болж исэн одоо тийм террорист хадлага ирж исэн тоглолтын дээр нь. Тийм учраас хурим болох гэж байгаа гэхээр бас те иймэрхүү одоо хадлагууд гарч магадгүй гэсэн учраас хамгийн top security те айгүй хамгаалтын албан сайн иймэрхүү venue сонгох нь чухал байсан. За хоёрт paparazzi хэвлэл мэдээллийнхэн яадаг үл амнахаа гэ гадаа мата хурим хийнгүүд л тэгээ бүр ингээл бүр drone нисдэг тэрэг энэ төр авчирж байгаа л дээгүүр нисгээд л камера ингээ дээгүүр нисгээд л та нараа өнгөрсөн жил Selena Gomez-ийн одоо хурмыг нь яасныг санаж байгаа үстэй. Гэтэ яг Selena Gomez-ийн одоо тэрхүү wedding planner нь хэдийгээр айгүй хичээгээстэй ингээ гаднах тэр хэдийгээр гадаа болж байгаа ч гэсэндээ ингээ баахан том майхнуудтай нэг цагаан одоо асар шиг юмнуудыг тэ дээвэртэй асар шиг юмнуудыг ингээд одоо бариад яг тэр тиймэрхүү дээрээс ингэж авах тэ фөрөж авах одоо тиймэрхүү одоо вьюг нь хааж исэн хаах гэж хичээсэн байсан тэгсэн ч гэсэндээ бас ингээд зарим TMZ энтрийнхэн олол зургийг авцсан байсан шүү дээ. Яг үнэхээр яг Taylor Selena Gomez-ийн плажтайгаа байгаа яг тэрхүү үеийнхэн зургийг нь авч чадаагүй ч гэсэндээ ер нь тэр дотор байгаа зочд мочдын зургийг ингээ хальт дээрээс нь авчихсан тиймэрхүү зургууд гарч ирж исэн те. Тэгэхээр энэ хэвлэл мэдээллийн папарацци гэдэг чинь айгүй амар байдаг. Тийм учраас ийм гадаа хийх ч юм уу те нэг одоо тийм security айгүй тийм баг газар хийх юм бол зөвхөн тийм террорист халдлагын төр гэхээсээ бас гадуур иймэрхүү папарацци хэвлэл мэдээллийнхнээс ингээ хол байх гэж одоо заавал ийм security өндөртэй хамгаалт хамгийн өндөртэй team газрыг сонгохыг хичээсэн байх. Тийм учраас Madison Square Garden бол хамгийн perfect choice гэж байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр Madison Square Garden ч угаасаа иймэрхүү том тоглолтууд, том одоо сагсан бөмбөгийн тэмцээн, одоо хоккей тэмцээн энэ ингээд бүх л спортын том тэмцээнд болдог учраас угаасаа хамгаалт нь хамгийн top tier байх шаардлагатай. Тийм учраас хамгийн шилдэг одоо хамгаалтын security systemтэй. Түүнээс гадна орж гарц одоо энтер нь хамгийн шилдэг. Яагаад вэ гэхээр тэр Madison Square Garden руу орохын тулд одоо за яг main floor руу орох тиймэрхүү зөндөө хаалганууд байгаа л да тий. Гэхдээ яг дотогшоогоо орох. Одоо чинь одоо тамирчид гэж бодъё тий. NBA-ийн тамирчид яг тэмцээндээ үедээ хэрхэн одоо хүмүүстэй зэрэг ингээл угаасаа яг тэр main хаалгаар ордоггүй шүү дээ, явж ордоггүй шүү дээ тий. Эдгээр чинь бүр нууцаар ороод аль үшний тэр юунда MSG дотроо байж байгаа. Яагаад вэ гэхээр тэр underground tunnelтэй одоо доошоогоо ингэж зөвхөн машинаар явах боломжтой. Тэнгүүдээ яг тэр гаражнаас гэх юм уу дээр шууд юу лугаа Madison Square Garden руу орох тийм одоо хэсгүүдтэй entrance-уудтэй. За тэр нь болохоор зөвхөн VIP хүмүүст. Одоо зөвхөн дотгошоо тэгэж орох боломжтой хүмүүст л онгоодог тийм гарц байхгүй юу. Тэгэхээр одоо зүгээр нэг жирийн хүмүүс тэрүүгээр ингээ машинтай дээр орж болохгүй гэсэн үг. Тийм учраас Taylor-ийн хувьд те
өөрөө тэр MSG Arena руугаа хурмынхаа өдөр орох. За зочд нь гэр бүлийнх нь ингээд орохын хувьд бол те хэвлэл мэдээлийнх нь гадаа ингээд папарацци харагдаад байхгүйгээр нууцаар ингээд доошогоо яваад арах боломжтой байсан. Тийм учраас Madison Square Garden бол тийм хамгаалтын хувьд энэ төр бодоход хамгийн төгс сонголт байсан гэж үзэж байгаа юм байна лээ. Тэгээд нэр ийм мэдээлэл гарч исэн. Taylor Swift анхандаа болохоор хурмаа ингээд хийхгээ төлөвлөж байхдаа MSG-г ерөөсө сонгоогүй байсан. Rhode Island гэдэг New York-аас нэг нэлээд цагийн зайтай байдаг. Өөрөө тэр Rhode Island-д бас нэг тийм mansion эдлэн газар энтертэй. Тэгээд тэр чинь бол хамаагүй амар тайван тэгээ хотоос гадуурх нэг тийм газар байдаг. Одоо suburban place гэсэн үг байхгүй, тийм suburban area. Тийм газар та өөрийнхөө тэр нэг mansion-гийнхаа ойролцоо тийм хурим хийхийг хүсэж исэн юм байна л. Уул нь бол анхандаа тэрийг сонгочихсон байсан. Тэгээд тэгсэн чинь яг өөрийнх нь тэр хавьд одоо хийхийг хүсэж исэн хурмаа хийхийг хүсэж исэн venue нь тэр гэрийнх нь ойролцоодаг тэрхүү яг сонгоцсон байсан venue нь аль үжэнэ одоо тэр venue-д нь хурим одоо schedule хийгдчихсэн байсан гинэ өөр хүний өөр эмэгтэйгийн хурим ингээд schedule хийгдчихсэн байсан. Тэгээд Taylor яг тэрхүү өдөртөл ингээд хийхийг хүсэж исэн болохоор ингээд бүр тэр хүнд одоо offer хийжсэн гэсэн. Чи ингээд энэхүү өдрөө надад өгөх юм бол те би баг ингээд UI бүх чиний хүсэж байгаа хурмыг чинь хүсэж байгаа газар чинь ингээд хийх бүх хурмын чинь зардлыг би даая. Тэгээ бүх зүйлийг даа ингээд илүү мөнгө энэ төр өгье энэ төр гэж одоо санал тавьсан гэсэн. Гэтээ угаасаа тэр хүн зөвшөөрөөгүй юм шиг үлээ. Тэгээд ингээд өөр хурмын venue сонгох шаардлагатай болсон. Тэгээд чи ер нь хамгаалтын талаас бодоод үзэхэд бол те Madison Square Garden илүү дээр байсан байх. Тэгээд Madison Square Garden угаасаа дотор стадион юм чинь дээрээс юм авах боломж байхгүй. Тийм болохоор угаасаа Rhode Island-д тэгж гадаа ил хийснээс хамаагүй дээр байсан байхаа гэж бас хүмүүс бодож байгаа юм байна лээ. За манайхаа одоо хэдүүлээ rehearsal dinner-ийн тухай яриа 7 сарын 2-ны пүрэв гарагт болсон. Яг тэрхүү одоо ивентийн талаар яриа. За энэ rehearsal dinner нь болохоор цомхон. Окей. Тэгээд цомхон гэж бодож байгаа болохоор та нар маань нэгтэй гарын 10 20-нд багцсан хэмжээний тийм цамхаа хөрхөн зөвхөн гэр бүлээрээ тэгээ хийж байгаа тийм хурим одоо rehearsal dinner event гэж бодож байна. No. Цамхонч гэсэн мөртлөө аль үжэний 100 хүмүүстэй. Oh my god. What the fuck. Цамхон гэсэн мөртлөө аль үжэний 100 хүн. Is that цамхон? 100 хүмүүс нь болохоор одоо яг л өөрсдийнх нь хамгийн дотно гэж боддог байсан хүмүүс нь гэсэн. Одоо яг гэр бүлийнх нь хүмүүс нь хуримд нь яг оролцож байгаа одоо officiant хүн болон одоо groomsmen энэ гэдэг тиймэрхүү хүмүүс нь за түүнээс гадна хамгийн сайн дотны найзууд нь жишээ нь Selena Gomez яг энэ rehearsal dinner дээр ноцсон байсан. За тэгэд Selena Gomez-аас гадна өөр ямар одоо бидний мэддэг хүмүүс байсан бэ гэхээр Greg Olsen, за түүнээс гадна Jack Antonoff, мөн Lena Dunham энэ гэдэг иймэрхүү одод очсон байна лээ. Нэрээ Jack Antonoff гэснээс манайхаа Jack Antonoff чинь нөгөө нэг Margaret Qualley билүү нөгөө жүжигчин байдаг шүү дээ. Тэр жүжигчин одоо юу ихнэр нөхөр штэ. Тэгсэн чинь тэр хоёрын яг энэхүү хурим болж өнгөрсний дараахан Taylor-ийн хурим болж өнгөрсний дараахан ганц 2 хоногийн дараа Margaret Jack Antonoff хоёр ингээд салж байгаа. Аль үшний баг салцсан байх магадaltaй гэдэг нэг тийм мэдээлэл гарч ирсэн байгаа. Яагаад вэ гэхээр үстэй энэхүү хурим дээр Taylor-ийн хурим дээр Jack их нэртэйгээ ирээгүй, Margaret-тэй ирээгүй. Ганцаараа solo single-ээр явж исэн. Тэгээд тэр үед нь болохоор ингээд Margaret айгу бол завгүй байсан билгүү дээ, ажилтаа байсан билгүү дээ, те янз бүрийн кинон тоглож явж исэн билгүү дээ гэж бодож байгаа байхаа үгүй нөө. Зөв зөвхөн ганцаараа найз мэдтэйгаа нэг өөр газар те ингээд хоол моол идээд ингээд папарацци дүртээ явж исэн маахгүй. Тэгэхээр нэг тийм завгүй бол биш байсан. Зүгээр л ингээд ирээгүй, нөхөртөөгөө ингээд хамт яваагүй. Тийм учраас ингээд хүмүүс одоо салж байгаа юм байна гэд бодоод гадуур баахан бас тэ сошиал медиагаар хэвлэмжлэлээр мэдээлэл цацагдчихсан явж байгаа юм байна. Тэгээд ер нь салж байгаа нь баг үний юм шиг байлээ. Тэгэд энэ Jack Antonoff гэдэг залууч нь өөрөө Taylor-тэй айгүй ойр дотны юм байна лээ. Айгүй тийм сайн найзууд гэж хэлжсэн. За Selena Gomez-ийн rehearsal dinner дээр нь очсон байсан гэж тэгсэн шүү дээ. Үнэхээр гоё харагдаж байсан. Ямар хувц өмсөд ингээд очсон
одоо яг цацагдсан байгаа. Гэтэ өөрөө бол ингээд те Instagram дээр пост хийж тавиагүй. Өөрийнх нь стайлист нь те Erin Walsh гэдэг энэ хүн зургнуудыг нь тавьсан байхгүй Selena Gomez. Тэгээд хар өнгийн плачиг өмсчихсэн байсан. Тэгээд үсээ бүр ингээд амар ингээд те гөлитл ингээд сайхан байгаад ингээд яачихсан. Үнэхээр нэг гой тийм цэвэрхэн харагдчихсан. За нэг л elegant цэвэрхэн гэсэн харагдчихсан. Тэгээд тэр плаж нь ч гэсэндээ аюу гоё плаж байсан. Нэг тийм хальт нэг тийм sheer юм шиг тий. Тэгээд надад энэ плажных нь яг ялангуяа тэр нэг sheer хэсгүүд нь юу санагдуулж байгаа вэ гэхээр Selena Gomez өөрийнх нь 3 юу солиодсон штэ. Хурман дээр Selena Gomez ч өөрөө 3 плаж салсан байсан. Тэрнийх нь нэг одоо нэг тийм торондоо юм шиг тий. Нэг тийм sheer плаж байсан штэ тий. Тэрнтэй нь одоо материал нь айгүй адилхан юм шиг надад бол санагдсан анх харахад. Тэгээ ер нь айгүй гоё тийм цэвэрхэн лукийг бүрдүүлсэн байна лээ. Нэг амар их сүртэй jewelry энэ байхгүй зөвхөн яг нэг тийм dangly earrings зүүчгсэн. Хүзүүний зүйлт мөл зүгээгүй нэг тийм айгүй тийм гоё elegant chic цэвэрхэн minimal тийм лукийг бүрдүүлээд очсон байна лээ. За тэгээд энэ нь болохоор Oscar de la Renta-гийн плаж юм байна лээ. Тэгээд юу болохоор гутал нь болохоор Jimmy Choo-гийн high heels-ыг өмссөн байсан гэсэн. За манайхаа одоо хэдүүлээ яг хурмынхын тухай яриа заяа. Яг хурмын өдөр нь юу болсон бэ гэдэг тухай. За хурмынхын зочд нь манайхаа хэд гэж бодож байна. Бид сая цомхон гэсэн мөртлөө rehearsal dinner дээр найруулжны 100 хүн оцсон гэсэн штэ. Хурим дээр нь хэд хүн оцсон гэж бодож байна. Мянгад хүн гэсэн. Окей. Тэгэхээр мянгаас жоохон илүү ч гэж магадгүй. Ямар ч сан 1000 хүн гэсэн. Isn't that crazy? 1000 хүн, oh my god, тэгээ Эжинбараяга what the fuck. 1000 хүнийг таньдаг. Би бодоод байгаа хгүй. Би яг амьдрал дээр 1000 хүнийг таньдаг үлээ. Та нар тэгж бодож үзсэн. Би 1000 хүн таних уу гэд тэ. Oh my god. За тэгтээ нэр манайха юу юм бэ нэлээ? Taylor, Travis хоёр яг engaged болоод яг сүүгээ тавьчаад тэгэл ста нэг фэнүүд нь галзуураа солиорол oh my god ста Taylor маань хүнтэй суух гэж хурмаа гэж гэл ингээ явж явах үед ингээ хүмүүс зүгээр ингээд гадуур суурил дээр яриадсан болохоор ста Taylor ста яалтчгүй ингээд юу хүсэх бах те private wedding айгуу тийм цомхон айгуу тийм одоо хувийн нэг амар тэгж public-ээр зарлаад байхгүй айгуу тийм цомхон одоо хурим хийх байхаа гэд ингээд Swifties-үүд яриадсан байхгүй ягаад вэ гэхээр айгуу амар алдартай хүн юм чинь те тэгж ингээд жоохон нуугдмал те цомхон хурим хийх байхаа тэргээ бодоодсан яг нөгөө хинтэй адилхан Zendaya Tom Holland хоёртой адил Zendaya Tom Holland хоёрын хурмыг босныг ч бид нар мэдээгүй штэ болоод өнгөрснийх нь бүр айл үжээ хожим те хүүе энэ хоёр ч хурим хийсэн байж байгаа гэдэг ингээд мэдэж авсан маа. Тэгээ хүмүүс бол нэг тиймэрхүү хурим хийх байхтаа гэж бодоод байсан чинь no. Тэглэж ер нь Taylor өөрөө ч гэсэндээ бүр өмнө нь айгүй олон удаа ярьжсэн юм лээ. Хэрвээ би хурим хийвэл хийсэн шиг хийнэ. Тэгээ би бол тэгэж би нэг тэр хүнийг таньдаггүй юм чи хуримдаа урахгүй гэдэг тийм төрлийн хүн биш. Хэрв чи надтай хальт тааралдаад те нэг хальт нэг ивентэд тааралдаад хай гэж сайн уу гэж би билгүй хэлжсэн ч байсан хамаагүй шууд миний хуримд автоматар урагдлаа гэсэн үг. Би бол те айгүй хүмүүсээг урьж одоо нүрээ мэдтгэл бол те хамаагүй ингэж ураад тэгээд ингээд юм амар том нүсэр хурим хийнэ гэж Taylor Swift урд нь ярьжсэн юм лээ. Бүр урд нь ингээд нэгэн ярьсланд орж явахдаа. Тэгэхээр угаасаа яг л тэр зарчмаараа өөрийнхөө хүсдэгээрээ тэгээд 1000 хүнийг ураад ийм агуу том тэ big celebration-ыг хийсэн байна. За тэгээд энэ чинь Taylor Swift юм чинь ийм дэлхийн том од юм чинь өргөцсөн хүмүүс нь угаасаа л одууд байгаа нь ойлгомжтой тэ. Тэг хүмүүс гадуур энэ юу гэж ярьж байгаа гэж Met Gala 2.0. Зүгээр л яг Met Gala-гийн guest list байсан гэсэн. Яг л тэ аль үжиний уул нь хэдийгээр 5 сард Met Gala 2026-ны Met Gala болоод өнгөрчихсөн ч гэлээ бараг л ингээд тэ 2 дахь Met Gala болж байгаа юм шиг ийм галзуу тэ зочдтой ийм хурим байсан. Тэгээ бараг Hollywood-д тэр өдөр тэ хүн үлдээгүй. Лос Анжелест бараг нэгч тэ Beverly Hills бараг нэгч хүн байхгүй байсан байхаа энэ хүмүүс тим юмудаа яриад жоохон хошигнж байгаа. Тэгэд угаасаа бүр амар guest list-ээс манайхаа oh my god. Тэг би одоо танарт нь ям оцсон одуудаас дурдах гэж байна. Гэхдээ миний энэ дурдж байгаа хүмүүс одоо би яг сайн бидний сайн мэдихтэй манай монголчуудын ч юм бүр сайн мэдих байх гэсэн одуудыг яриад авахгүй айгүй нэг бүр дэлхийд амар танигдчихсан тийм одууд гэсэн үг. Тэрнээс биш энээс миний ярьж байгаас
ондоо маш олон дооны дэ угаас 1000 хүн орсон гэж амжаа. Маш олон өөр одууд энэ төр байгаа. Зарим нь жоохон C list ч юм уу, B list ч юм уу те. Тиймэрхүү одууд ч гэсэндээ бас зөндөө байгаа. Гэхдээ та бүхэндээ ингээд юу хамгийн одоо алдартай гэсэн хүмүүсийг нь дурдъя. Adam Scott, жүжигчин Adam Scott, Paul Rudd хоёр хамтдаа ирж байгаа нь бол харагдсан. Гэтэл энэ хоёр ч юм бол дандаа айгүй дотны найзууд байдаг болохоор ингээм хамтдаа ирж байгаа дэр нэг гайхаад байхгүй. За түүнээс гадна Anya Taylor-Joy жүжигчин ирсэн байна лээ. Мөн Kesha чигсэндээ ирсэн байна лээ, дуужин Kesha. Тэгээ энэ хоёр бас ингээм хамтдаа явж байгаа нь бол харагдсан. За түүнээс гадна Ashanti болон Nelly хоёр ингээ хамтдаа бас ирж байгаа нь харагдсан. Benson Boone ирсэн байна лээ. Benson Boone Taylor Swift хоёр ч юм бол бас ойрын жилээд айгүй дотны найзууд байгаа даа шүү дээ, тийм болохоор ирсэн байх. За түүнээс гадна Brad Pitt ирсэн. Brad Pitt өөрийнхөө найз охинтой ирсэн, окей. Найз охин болохоор Ines de Ramon гэдэг ийм эмэгтэй байгаа байхгүй юу. Энэ эмэгтэй нь болохоор тийм айгүй тийм luxury jewelry те үнэт эдлийн тийм executive айгүй тийм өндөр албан тушаалтай хүүхэн юм байна лээ. За тэгээд энэ бүсгүүтэйгээ болохоор найз охинтойгоо 2022 оноос хойш ингээд үргэлжчихсэн гэж аахгүй. Тэгээ яг ингээл папарацци нэртэй өөртөө л хүмүүс ингээд энэ хоёрыг ингээд үргэлж байгаа байхын тэр гэж яриад байдгүйсэн боловч хизээч энэ хоёр ингээд гарч ирж одоо харилцаагаа албан ёсоор ингээд баталгаажуулаагүй байсан чинь энэ хурим дээр ингэж хамт ирснийхаа дараагаар өөрсдийнхөө хамтдаа ингээд Taylor-ийн хурим дээр очсон зургуудаа пост хийгээд Instagram дээр пост хийгээд ингээд албан ёсоор Instagram official болж ингэж харилцаагаа зарласан байгаа юм. За Bradley Cooper өөрийнхөө найз охин Gigi Hadid-тайгаа очсон байгаа. Тэгээ Gigi Hadid өргөдөхгүй байна гэж үгсэн байхгүй шүү дээ. Gigi Hadid чинь Taylor Swift-ийн бас айгүй амар одоо дотных нь найз нэг Taylor Squad гэдэг шүү дээ. Swift Squad ч үлээ нэг тийм бахан одоо байгаад байдаг гэсэн шүү дээ. Одоо нэг Bad Blood гэдэг тэрхүү дууных нь хөгжмийнх нь дууныхын клип дээр гардаг баахан одоо дэш та Zendaya, Marissa Hirigate, Selena Gomez, Carly Claus гэд хин байдаг ч үлээ айгүй олон хүмүүс тэднэрийг чи ингээд Swift Squad гэж дуудаад байдаг. Тэгээд Gigi Hadid бол угаасаа тэрхүү squad-д нь байдаг. Учраас ингээд очих нь тодорхой байсан. Тэгээд найзлуутаа Bradley Cooper-тэй очсон байна лээ. За Camila Cabello очсон харагдсан. Ciara байсан. За мөн Cara Delevingne. За бас Cara Delevingne ч гэсэндээ Swift Squad-ийн нэгэн одоо гишүүн байгаа. Тэгээд айгүй дотных нь найз нь. За тэгээд Cara Delevingne бол тэрхүү Arena руу айгүй эрт очиж байгаа нь харагдсан гэсэн. Энэхүү зочд нь болохоор нэг ойролцоогоор 6:30 үеэр ингэж ирж исэн байна лээ. Тэгсэн чинь Cara Delevingne-ийн хувьд болохоор айл үшээ 3:30-д яваад очсон байсан гэсэн. Тэгэхээр яг л нэг Taylor Swift-ийг бэлдэж те яг бэлдээл хувцмцсан өмсөөл нүр ам бодулж яхад нь бол хамтдаа ингээл байжсэн байх гэж бодож байгаа. За жүжигчин Dakota Johnson очсон байна лээ. Ed Sheeran очсон байна лээ. За тэгээд Elizabeth Banks жүжигчин очсон. Ellie Goulding дуучин очсон байна лээ. За түүнээс гадна жүжигчин Emma Stone байсан. Fergalicious очсон байна лээ. За Gracie Abrams бас урагцсан. Жүжигчин Hugh Grant байж байгаа харагдсан. Hugh Grant болохоор бүр юу яасан гэсэн. Зүгээр алхаад яваад орсон гэсэн. Энэ зочид чинь болохоор ирж байгаа нь бас нэгэн юм яг Madison Square Garden-ыг тойроод бахан зам хөлгөөн хаацсан байсан гэсэн шүү дээ. Тэгээд тэр одоо зам энтер дээр айгүйх тиймэрхүү бас нэг майхан асар шиг юмдаг барьсан байсан байхгүй. Тэгээд тэрэн лөө ингээд одоо машинаар хурж иж энтер орж мородсон байхгүй. Тэгээ хүмүүс хараал энэ дотор энэ машин дотор хэн байгаа бол энэ гэл амар бодоодсэн. Тэгсэн чинь Hugh Grant болохоор ерөөс тоосон юм байхгүй те. Зүгээр ингээд алхаад яваад орсон гэсэн. Машин энтрээр ирээгүй. Зүгээр ингээл те. Алхаад ороод ирсэн гэсэн. Тэгээ тэрэн дээр хүмүүс айгүйх ярьж ил инста тоодоггүй гар өштгээд те өөрийгөө баг гоод гэдэг юм мартцсан юм шүү энэ гэдэг нэг хүмүүс яриадсан. За Jennifer Lopez очсон байна лээ. Jessica Alba, Kaya Gerber. За тэгээд Carly Claus дахиад нэг Swift Squad-д байдаг айгуу дотных нь найз Carly Claus очсон. Carly Claus Taylor Swift хоёр амар адилхан дээ. Та нар тэгж боддгоо ингээд угаасаа хүмүүс гадар ярьдгалаатай айгуу төстэй царамаараа тэгээд биенийх нь пропорцсон ч айгуу адилхан хоёулаа өндөр хоёулаа блонд тэгээ хоёулаа ингээд нэг айгуу туранхаа хоёулаа л ер нь тэр ясных нь бүтэц мөртөл нь хүртэлтэй ясных нь бүтэц facial feature энэ хүртэл айгуу адилхан. За тэгээ Carly Claus очсон байна лээ нөхөртөөгөө. Liam Hemsworth жүжигчин очсон байна лээ. За түрүүн хэлсэнчлэн
Swift Squad-д байдаг Mariska Hargitay жүжигчин нөгөө нэг Olivia Benson гэдгээр алдартай. Тэгээ мөрдөгч Olivia Benson гэдгээр алдартай жүжигчин маань очсон байна лээ. За тэгээд жүжигчин Millie Bobby Brown очсон. Жүжигчин Reese Witherspoon бас очсон. За тэгээд Sabrina Carpenter бас очихын тодорхой байсан. Ягаад гэхээр бас ингээд Taylorтай айгууд ойр дотны найзууд шүү дээ. Ойрын жилүүдэд ялангуяа айгуу дотно болчихсон. Тэгээ энэ хоёр явж байгаа нь хамтдаа явж байгаа нь айгүй хөөрхөн харагддаг. Ингээ хамтдаа папарацци центрт яваал яг энэ хоёр ингээ хамтдаа яг Нью-Йоркт байж байхдаа ингээл янз бүрийн ресторанууд руу ингээл машинаасаа гараад орж байгаа тиймэрхүү папарацци зурганд айгүй их ингэж гадуур явдаг. Тэгэл яагаад инээстэй гэж яриад байгаа вэ гэхээр Taylor Swift ч амар өндөр. Sabrina Carpenter ч нь болохоор амар намхан. Sabrina Carpenter одоо баг надтай адилхан чацсан өндөртэй хаа гэж бодож байна. Яг тийм байх шүү. Нэг надаас өндөр бол нэг ганц 2 см-аас л өндөр байх гэж би бодож байна. Sabrina Carpenter 5 feet байгаад байдаг санагдаад байна. За тэгээд айгүй жижигхэн учраас Taylor айгүй өндөр учраас энэ хоёр айгүй инээдтэй харагддаг. Бүр айгүй инээдтэй. Тэгэл хүмүүс бас тэрэн дээр айгүй коммент бичдэг шүү дээ. Ямар хөөрхөн харагддаг юм бэ энэ хоёр. Тэгээ ийм найзтай байна гэхээр иймэрхүү найзуудтай гоё гэдэг чинь нэг нь өндөр нэг нь намхан энэ төр гэдэлтэй. Тэгээ хүмүүс бас айгүй инээдтэй. Бүр улам тэр height difference-ыг амар болгоод хэнийг Photoshop-оор те Sabrina Carpenter-ыг Photoshop-оор бүр жижигхэн болгоод Taylor Swift-ыг Photoshop-оор бүр өндөр болгоод нэг хоёр юм те амар харьцангуй хүмүүсийн ингэж харуулж маруулаад тиймэрхүү Photoshop-ыг хүмүүс бас ингээ хийгээ жоохон тэрүүгээр тоглоом хийдэг байгаа. Тэгээд энэ хоёр ч мэл айгүй юу дотны найзууд учраас те ингээ Sabrina Carpenter очих нь одоо аргагүй байсан. За тэгээд түүнээс гадна Taylor Swift-ийн бас бүр хамгийн best friend нь те Selena Gomez очсон байгаа. За Selena Gomez очсон дээр бас нэг юм ярихад бас л энэ тал дээр жоохон хил ам гарч эхэлсэн. За юу вэ гэх юм бол Selena Gomez нэг хурим болохоос нэг 2-3 хоногийн өмнө юм уу та өөрийнхөө Instagram story-н дээрээ нэг янз бүрийн л ингээл постнууд хийж байхдаа нэгэн постыг story-г оруулсан байхгүй. Тэрэн дээр болохоор I wish Benny was here right now гэлөө нэг тиймэрхүү утгатай юм биччихсэн заяа. Нэг Benny-тэйгээ хамт авахсан зургаа ингээд story-н дээр хийнгүүтээ Benny надтай хамт энд байсан ч болоосоо гэж би одоо хүсэж ин бодож ин гэж тийм caption биччихсэн байгаа байхгүй. Тэгээ хүмүүс бүр ингээд гайхаад oh my god Selena Gomez ч одоо тэг яг нэг Taylor-ийн хурим дээр оролцож байгаа нэг rehearsal dinner хурим энэ дээр оролцож байгаа. Тэгж яхад ингээд Benny надтай хамт байсан ч болоо шин дээр гэж юм бичээд байгаа юм чинь Benny өргөдөөгүй юм шүү. Is there a beef between Taylor and Benny? Гэт хүмүүс бүр айгүй гадуур ингээд сэвдсэн байхгүй. Яна Taylor Selena-гийн хүртэн Benny дургүй юм шүү. Энэ хоёрын хооронд тэ Benny Taylor хоёрын дунд асуудал байгаа юм шүү. Бидний мэдэхгүй. Тийм болохоор ингээд Taylor бүр ингээд сайн найзынхаа нөхрийг нь ураагүй шин. Тэргээл гадар бөө юмээр явцсан заяа. Гэхдээ энэ хүмүүсийн сэвж байгаа энэ драма бол худлаа драма байсан. Selena удалгүй яг энийг залруулаад ч гэх юм уу тэ хүмүүсийн яриад байгаа слотын юмыг нь жоохон бот няц дарах гэт гэх юм уу угаасаа удалгүй хамтдаа нөгөө Benny-тэйгээ хамтдаа авахулсан зургаа ингээд тавьсан байгаа яг хурмын өдөр Taylor-ийн хурмын өдөр хамтдаа Benny-тэйгээ авахулсан зургаа ингээд тавьсан байгаа. Тэгээд тэрхүү нэг яагаад тийм пост хийсэн бэ гэхээр I wish Benny was here with me right now тэргээд тэр нь болохоор өөрийнх нь Rare Beauty брэндийнхэн шинэ гарч байгаа лонч болох нэг тийм soft pinch lip oil stick гэсэн зав нэг уруулын бодог гаргаж байгаа юм байна лээ л дээ. Тэгээ тэрэндээ зориулаад угаасаа нэг 7 хоногийн өмнөөс ахуулаад л баг 7-2 хоногийн өмнөөс ахуулаад Rare Beauty-гийн social media платформуд дээр ч тэр Selena Gomez өөрийнхөө social media платформуд дээр ч тэр янз бүрийн зургууд тэгээд wish гэдэг тэг хүсэж гин гэсэн иймэрхүү үгнүүдийг тавьчихсан зөндөө олон иймэрхүү одоо постнууд хийгдсэн байхгүй. I wish би тэгжсэн ч болоосаа би ингэжсэн ч болоосаа би тийм юм хүсэж энэ гэсэн зандуу олон юм тавьдсан. Тэр нь бол угаасаа энэ хөө шинэ гарч байгаа бүтээгдэхүүнийх нь маркетинг байсан юм лээ. Тэгээд хүмүүс энэ дээр юу гэж бодож байгаа вэ гэхээр Selena бас айгуу тэгж байгаа зөв юм а те. Яаж ч бодсон энэ Taylor-ийн хуримтай айгүй юм ойрхон ганц 2 хон хурим болохоос нь ганц 2 хон өмнө болж байгаа учраас Selena иймэрхүү төрлийн пост хийгэнгүүттэй Benny натан байсан ч болоос энэ гэдэг иймэрхүү постыг хийнгүүд хүмүүс шууд л Taylor-ийн хуримтай холбож ойлгох нь ойлгомжтой. Өөрөө ч тэрийг мэдчихсэн байх.
Тийм байж иж албаар хүмүүсийг ингэж гайхшруулсан, хүмүүсээ ийм жоохон яриулах гэсэн ийм постыг хийж байгаа хүмүүсийг санаргангуудаа одоо тэрийгээрээ далимдуулаад ингээд өөрийнхөө шинэ бүтээгдэхүүнийг ингэж маркет хийж байна. Бас тэгж байгаа зөвүүн гар юм аа тэр гэдэг хүмүүс бас ингээд Selena-г бас айгүй амар гадуур шөмжөлж байгаа бол харагцсан. Одоо найзаагаа хурмыг далимдуулаад те ингээд өөрийнхөө брендийг юу яагаад байна. Маркет хийгээд ингэж. За Selena гэснээр Selena яг энэ хурмын өдөр ямар юу өмсч утсан бэ гэдгийг хэдүүлээ ярэ. Нэг тийм шаргал одоо беж өнгөтэй гэх юм уу, нэг тиймэрхүү беж өнгөтэй яг биений өнгөтэй гэсэн үг заяа. Тэнгүүдээ айгүй их тийм алмаз энэ төр ингээд болсон те юун дээр нь плажин дээр айгүй их тийм жем алмаз чулуун энтертэй нэгэн тийм бие барьсан плажиг өмссөн байна лээ. Тэг би энийг харчгаад Selena-г саяхан нэг иймэрхүү плаж өмссөн санагдаад байгаа байхгүй надад. Тэг би яг тэрийг яг ямар плаж байсныг санахгүй нэг саяхан нэг улаан явсны осол дээр илүү юун дээр илээ нэг ойрын итгэн жилийн өмнө ойрын итгэн жил ахгүй юу. Нэг яг ийм плаж өмсөд утсан юм аа. Би бүр энэ лүкийг өмнө харж исэн санаад байгаа байхгүй. Тэгээ би бүр энийг анх надад гарч ирэхэд нь харчаад энэ одоо хуучин зураг юм байх таа гэж бодсон чинь үгүй. Яг энэ нөгөө нэг Aaron Walsh гэдэг стайлист нь Selena Gomez-ийн Taylor Swift-ийн хурим дээр өмсөж очиж байгаа лүкээ бичсэн байгаа байхгүй. Гэхдээ ямар ч сан хүмүүс та нар надтай бас санал нийлэх хүмүүс байгаа байх гэж бодож нэг харж исэн лүк байгаад байгаа юм. Тэгээ би яг нэг тэрхүү лүкийг нь миний бодоод байгаа лүкийг олчих юм бол тэгээ санах юм бол энэ хүү бас юун дээр оруулчих юм. Дүрсэн дээр оруулчих юм. Тэгэд ер нь бол айгүй гоё лук байлээ. Бас л дахиад айгүй тийм цэвэрхэн, chic, minimalistic look байсан. Яг өмнөх өдрийнх нь луктэйгээ адилхан айгүй тийм их сүртэй jewelry энэ зүгээгүй. Хэдийгээр айгүй задгаан ангиртай байгаа ч гэсэндээ ямар ч тийм хүзүүний зүйлд бөгж одоо бугуулч энэ зүгээгүй зөвхөн нэг те айгүй гоё тийм эмэг зүүч гисэн. Тэгээд болоо байсан. Тэг үсэг гэдэг бол айгүй гоё одоо засуулчихсан байсан. За тэгээд нөхөртөөгөө хамт ингээд те Бенитигээ хамт ингээд айгүй тэрвэрлдэж мөрөлдөд давхуулчихсан зураг оруулчихсан байсан. Тэгэхээр угаасаа хүмүүс за тэр Бени надтай хамт байсан ч болоосаа гэдэг нь бол те энэ хурмын тухай бол яриаггүй минь хамтдаа явж байгаа юм байна гэдгийг одоо хүмүүс олж мэдсэн гэсэн үг. Тэгээ хүмүүс бас яриад байгаа байхгүй юу? Бени одоо Лос Анжелесаас Нью-Йорк руу ирэхдээ юугаар ирсэн болоо? Машинаар ирсэн болоо юу те галт тэргээр ирсэн бол юугаар ирсэн бол гэж аяг бодоод байгаа. Яг тэр би та нартай хэлжсэн шүү дээ. Benny Blanco чинь одоо нисхээс айдаг өвчтэй. Тийм болохоор хийж онгоцсон нисдэггүй. Тэгсэн чи зарим хүмүүс тоглож моглоод орно. Тэ үгүй над Benny чинь Лос Анжелесаас юу лөө те Нью-Йорк руу юугаар дугуй унж ирсэн гэсэн тэр баган тэмцэлээ тийм бичсэн байсан. Тэгээ угаас тэр бол боломжгүй. Ягаад вэ гэхээр Лос Анжелесаас Нью-Йорк руу нисэхэд аль үшний 6 цаг байдаг. Тэгэхээр тэгээ that's just not possible. Амар хол зайтай учраас. За түүнээс гадна Somber очсон байсан. Tate McRae урагдсан байсан. За тэгээд жүжигчин Tom Hanks болон алдарт дуучин Paul McCartney очсон байсан. За Zoe Kravitz бас байсан. Гэх мэтчлэн манайхан маш олон A-list celebrity хүмүүстэй A-list, B-list, C-list, D-list celebrity хүмүүс бүгдээрээ бараг л Hollywood-ийн бүх хүмүүс яваад очсон байна лээ заяа. Бид бүгдийн бараг төсөөлж байгаа бараг ямар л хүмүүс явж очсон гэсэн үг. Окей. За энэ олон Hollywood-ийн бараг тэр чигтээ хүмүүс ирсэн ч гэсэндээ хэн үзэгдэхгүй гэж манайхаа. Хэн урилга хүлээж аваагүй гэж. Та нар мань гадарлчихсан байна уу? Yes. Correct. Хэрвээ Blake Lively гэж бодож байсан бол correct. Okay. Маш олон жил найзалсан 10-аад жил найзалсан тэ индустригийнх нь бас л хамгийн том бестин байсан бүр ингээд те хашаад юу лээ ташаад шанаасаа холбогдсон юм шиг ингэж бүр ийм дотн байсан найз болох Blake Lively-га болон түүнийх нь нөхөр болох Ryan Reynolds-ыг ураагүй байна лээ манайхаа. No. Тэгээд уусаа яагаад ураг нь ойлгомжтой байгаа шүү дээ. Энэ хоёр чинь fallout хийсэн, friendship нь байхгүй болсон. Яагаад вэ гэхээр Blake Lively-гаас болоод Blake Lively нөгөө нэг Ирэнзутас гэд тэрхүү кинонд нөгөө нэг жасан яа би бүр энийг ярихаас ч дургуурч яг үндэ. Oh my god. Тэгээ та нарын сонсохоос бас дургуурч гинэ. Хэдэн жил өргүүлжлээ? 2 жил өргүүлжлөө те. Би YouTube баг хийж гисэн цагаас хойш ярьж эхэлсэн зүйл шүү дээ те. Oh my god. Тэр нь одоо л шийдэгдэж байгаа гэсэн. Тэгээд угаасаа над Blake Lively чинь ялагдчихсан гинлээ. Шүүхтэрээ ялагдаад нөгөө шүүх чинь юу солиороод байгаа. Энд чинь ямар ч тийм sexual misconduct энэ гэсэн те. Бэлгийн дарамтанд оруулсан гэсэн ийм ямар ч зүйл анги алга солиороод гэд баг ингэ буцаагаад өгсөн юм байна лээ.
Нөгөө хэргийг нь хүлээж аваагүй гэсэн үг, окей. Тэгээд ер нь Blake Lively хамаг нэр хүндээ алдаад Hollywood-д те ер нь хэцүү болсон маа штэ. Ryan Reynolds, Blake Lively хоёулаа. Тэгээд Blake Lively чинь нэг тэрхүү муухай балер заваа хэрэгтэй Taylor-ыг бас оруулж ирэхэд те. Ягаад гэвэл Taylor өөрөөс нь илүү одоо нэр хүндтэй учраас өөрийнхөө А зэрэглэлийн найзыг ингэж жоохон барьж тэгдэх гээд тэгээд тэрнээс нь болоход ингээд Taylor Blake Lively хоёр найзууд байхаа болсон байгаа. Тэгээд Taylor бол Blake-ийг шууд ингээд drop хийсэн байгаа. Тэгээд угаасаа урагдаагүй. Тэгээ хамгийн сонинч гэх юм юу юм бэ? Яг хүмүүс хорин болохоос нэг хитгэн хоног юм те яна Blake ирэх болов Blake урилга авсан болов гэх хүмүүс бичээд байсан чинь Blake-ийн дотоод их сурвалж нь хорин болохоос өмнө найруулагчид гарч ирээд хэвлэл мэдээллийнхэн одоо мэдээлэл өгөө те Blake is not invited. Blake бол ирэхгүй, Blake ирэхгүй гэж бүр альбис бол зарлсан бэ нэлээ заяа. Тэгэхээр хизээж энэ хоёр бол бацаж нийлэхгүй байх, найз болохгүй байх гэж бодож байна. Тэгээд хамгийн сонин болохоор Blake юу лээ Taylor Swift чинь Blake Lively-гийн хүүхдүүдийнх нь godmother энэ. Окей? Загалмайлсан ихэн. Тэгээ одоо тэр нь одоо яах юм бол тэрийгэ болиулна гэж байх уу? Өөрийнхөө хүүхдүүдийн godmother-ыг өөрчлөн гэж байх уу? Is that a thing? I don't know. Ямар ч гэсэн уул нь бол тийм дотн байсан хүмүүс ингээд нүрөө үзэхгүй хэмжээнд очсон байна. За тэгээд энэ хүү мянган зочд нь манайхан хуримлаа орохоос өмнө NDA зурах NDA дээр гар үсэг зурах шаардлагатай болсон гэсэн non-disclosure agreement буюу энэ хүү ивент дээр болсон тухай юу ч ярьж болохгүй, гадагшаа задруулж болохгүй гэсэн нэг тийм аль бие ёсны гэрээ өгдөг шүү дээ, тийм NDA-н дээр бүгдээр гар үсэг зурах шаардлагатай байсан гэсэн. За тэгээд хуримын зочид MSG руу яг ивент руу орохоос өмнө бүгдээрээ одоо утсаа хураалгах шаардлагатай болсон гэсэн. За тэгээд урилга нь айгүй гоё байсан байна лээ. Тэгээ урилганых нь одоо тэгээ дизайн ч юм уу те ингээд цацагдчихсан байсан хэвлэл мэдээлэлээр тэгээд айгүй гоё нэг тийм уран зураг юм шиг. Тэг би бодоод байгаа хгүй Taylor баг өөрөө зурсан байж магадгүй. Ягаад вэ гэхээр Taylor ч бас ингээд зураг мураг зурдаг гэдгийг нөгөө Benny Selena хоёр нэг подкастн дээр ярьсан шүү дээ. Benny нөгөө Taylor-ийн Selena өгсөн нэгэн зургийг хараад бүр ингээд ухаан алдаа шоконд ороод энэ чи баг амар баг Van Gogh энтрийн зурсан зураг гэж бодоодсэн чинь бодоод тэ Selena-гаас энэ хий зургийн зурсан зураг ингээд гэсэн чинь Taylor надад зурж өгсөн гэдэг нэг шоконд орсон гэдсэн шүү дээ. Тэгээд тийм амар зураач юм байна лээ. Тэгэхээр би баг Taylor баг өөрөө зурсан байж магадгүй гэж бодсон. Нэг тийм айгүй гоё уран зураг нэг тийм юу юм шиг water paint юм шиг усаар ингээд нэг зурдагч нэг тийм vibe-ыг өгчээсэн. Тэгээ яг юуны зураг байсан бэ гэхээр нэг тийм гоё би одоо танарт ингээд оруулж ин тэ sunset юм шиг би энийг өөрийнхөө interpretation-ыг ярьж байгаа шүү дээ. Би бол хараад надад ямар одоо юм харагдсан бэ гэж байгаа нь болохоор нэг тийм sunset яг нар жаргаж байгаа үеийн одоо тийм дүрслэл байгаа юм. Тэгснээ яг хажуугаар нь айгүйх тийм ногоон одоо юм ой модыг баг харуулж байгаа юм шиг те. Тэгснээ ингээд нэг нуурч юм шиг те. Нэг тийм л одоо нэг байгалыг харуулсан тийм зураг байсан. За тэгээд тэрэн дээрээ яг дээдлэлт нэг юугаа тавьсан байхгүй лого ч юм уу те TNT гэдэг яг TT гэдэг өөртөөхөө нэрнийхээс initial-ыг тавьсан байгаа юм. Taylor-ийн нэр нь T-гээр эхэлдэг, Travis-ийн нэр T-гээр эхэлдэг ингээ яг T гэж тавьсан. Тэгээд тэр хоёр T-г нь зүрх ингэж холбож байгаа. Холбоод ингээ уйчихсан юм шиг тийм лого дээрээ тавьчихсан байсан. За тэгэнгүүтээ юуг бичсэн байсан бэ гэхээр you're invited тэ чи урагдлаа гэж байна тэ тэгэнгүүтээ July 3rd 2026 Manhattan гэж бичсэн байхгүй айгүй ер нь vague тийм урилга байна лээ. Тэрний тухайчсандаа хүмүүс гадар их ярьж байгаа. Уул нь бол хормын урилган дээр одоо жирийн хүмүүсийн хормын урилган дээр бол айгүй илүү detail өгдөг шүү дээ. Газрын venue нь одоо venue-ийнх нь хаягны тэдэн цагт болно. Одоо тэдэн цагаас reception эхлэн, тэдэн цагаас ceremony эхлэн. Тэгээд артталт нь одоо уул нь урилгуудын артталт нь юу wedding gift registry энэ гэж одоо хүмүүс тиймэрхүү линк энэ төрөө оруулдаг. Хурмын бэлэг сонгож авах гэж байгаа бол энэхүү линкнээ сонгож аваарай энэ гэх тиймэрхүү юм оруулдаг. Ер нь бол айгүй тийм дэлгэрэнгүй байдаг байхгүй юу те Америкийн одоо хурмын урилгууд. Тэгсэн чинь энэ болохоор айгүй vague те айгүй товч тодорхой. Зүгээр л чи урагдлаа 2026-ны 7 сарын 3-ны өдөр Манхэттанд өргөт.
MSG ч гэж бичээг байгаа байхгүй Madison Square Garden ч гэж бичээгүй. За тэнгүүдэд орно Love Taylor and Travis гэж биччихсэн байсан. Тэгээд айгүй онцлог юм нь юу вэ гэх юм бол энэхүү урилганыг нь харангууд яг тэр уран зургийнх нь дээр нь болохоор тийм water одоо юунууд байгаа watermark-нууд watermark гэдэг шүү дээ. Одоо хэрэг зарим сайтнууд өөрснөө зураг авчгаад тэр одоо бидний авсан зураг шүү гэдэг юм хэлүүлэхэд бол өөрсдийнхөө одоо юг тавьсан байдаг шүү дээ watermark. Тэгэхээр одоо icon цаг юм гэж байгаа бол icon цаг юм гэдэг зурган дээр ингээд бахан watermark-нууд тавьчихдаг шүү дээ. Яг тийм watermark хэлбэрээр тухайн зочныхоо нэрийг тавьчихсан байсан. Тэгэхээр одоо Selena Gomez гэхэд тэ яг л тийм watermarker Selena Gomez гэдэг баахан тавьчихсан байсан гэсэн үг. Тэгээ бас айгүй тийм unique хизэж урд хийгдэж байгаагүй нэг тийм те давтагдахшгүй тийм айгүй гоё одоо дизайныг сонгосон байна лээ. За тэгээ хурмынх нь яг дотоод venue болохоор би түрүүн бас меншн хийсэнтэй яг л нэг тийм garden цэцэрлэг хөрөлийн юм шиг үлгэрийн юм шиг тийм байгалыг ингэж харуулахыг хичээсэн байсан. Тэгээд ер нь тэр чигтээ ногоон болон цагаан өнгийг ингэж хослуулсан байсан гэсэн. Ер нь хурмынх нь яг гол theme color-нууд нь болохоор яг тийм хоёр өнгө байсан байна лээ. Тэгэд маш их хэмжээний жинхэнэ цэцэгнүүд байсан гэсэн. Түүнээс гадна маш их хэмжээний одоо моднууд том моднууд гэхдээ тэр нь бол яг хурамжлал моднууд л да тиймэрхүү моднуудыг ингэж бас ашигласан байсан гэсэн. За тэгээд нийтдээ яг нөгөө ceremony буюу яг нэг I do гэлтэй эхнэр нөхөр болох гэж байгаа яг тэрхүү үеийнх нь одоо ceremony-гийнх нь үеэр болохоор 15 игнэ. Тэгээд нэг игнэнд нь гэхэд 75 санал тавьчихсан. Тим одоо зохион байгуулалттай байсан гэсэн. За тэгээд хурмыг нь хэн officiate хийсэн гэж манайхан одоо яг хурмыг нь гэрлүүлж гэж байгаа хүн гэж байдаг шүү дээ нэг хурмын гэрлүүлэгч юм уу би монголоор аягүй жил юм мэдгүй. Гэхдээ та нар мэдж байгаа намайг юу ярьж байгааг мэдж байгаа байх. За тэрхүү officiant нь болохоор Adam Sandler байсан. Манайхан жүжигчин Adam Sandler заяа бүр ингээд анх сонсчод шоконд орсон. Adam Sandler-ыг Taylor Swift-тэй тийм амар дотно гэж би юусэн мэдээгүй заяа. Тэгээд тэгэж Adam Sandler officiant-ээр нь ажилласан мэлээ. За яг хин Travis Kelce бол нэг хиний хийдэг те Adam Sandler-ийн өөрийнх нь production-ийнх нь хийдэг, өөрөө ч гэсэн гол дүрэн тоглодог Happy Gilmore гэдэг кино гэдэг чинь айгу алдартай кино. Тэр киноны 2 дугаар анги нь саяхан гарсан чинь нэг 2 жилийн өмнө л үү, нэг жилийн өмнө л гарсан. Тэгээ тэрэн дээр Travis Kelce cameo хийж ордог байгаа нэг хайлтны нэг хэсэг дээр ордог. Тэгээд бас дотн юм шиг байлаа. Тийм болохоор ингээ хурмыг нь officiate хийсэн байна лээ. За Adam Sandler энэ хоёрыг гэрлүүлэхээс гадна яг тэрхүү одоо өндөрлөг дээр ингээ гэрлүүлэхгээ байж байгаа үедээ бүр энэ хоёрт зориулаад өөрийнхөө бичсэн дууг дуулсан гэсэн заяа. Энэ хоёрын хурмынх нь өдөрт зориулж ингээд Adam Sandler дуу бичсэн байна л да. Өөрийнхөө original song заяа. Тэгээ тэрийгээ бүр ингээд мянган хүмүүсийн Hollywood-ийн хүмүүсийн өмнө ингээд дуулсан гэсэн. Окей. Тэр нь бол айгүй инээдтэй, хөөрхөн, romantic хэрнээ айгүй тийм humorous-тэй инээдтэй нэг тийм дуу байсан гэж зочид нь ярьж илээ. За тэгээ хурмын яг ceremony эхлээд хамгийн эхэлж алхаж орж ирдэг хүн нь болохоор хэн байсан? Adam Sandler. Ягаад гэвэл officiate дээр нь ажиллаж байгаа учраас. За түүний дараагаар Flower Girls-ууд нь гарч ирсэн байгаа. Цэцгийн охтууд гэдэг чинь ингээл явал цэцэг ингээл тараадаг те. Тэрүүгээр нь болохоор ямар хөөрхөн жоох хүүхдүүд одоо те Flower Girls-аар ажилласан бэ гэхээр хиний Travis Kelce-гийн дүүгийнх нь 2 охин. Дүү нь болохоор Jason Kelce гэд залуу байгаа. За юу л ахан шүү манайхаа. Jason Kelce болон Jason-ийн эхнэр Kylie Kelce-гийн охтууд 2 жоохон охинтой. Тэр охтууд нь ингээд тэ Flower Girls-аар нь ажиллаж ингэж цэцэг тарааж явсан байна лээ. За маш сонирхолтой зүйл гэх юм бол энэ хурмын хувьд Taylor Swift ч тэр Bridesmaids-тэй байгаагүй мэн лээ. Уул нь бол ингээд тэ энэ хөө хурмнууд дээр ингээд Bridesmaids гэлтэй ингээд баахан ингээд сайн найзуудынхаа ингээд чагсаадаг штэ тэ. Team Bridesmaids-уудгүй байсан гэсэн Travis Kelce ч гэсэндээ groomsmen гэдэг баахан залуучууд найзуудтайгаа эргэжтэйчүүдийг ингээд зогсоодог шүү. Team groomsmen-гүй байсан гэсэн. Тэгээ энэ бол маш сонирхолтой сонголт. Тэгээ хүмүүс энэ дээр бүр бодоод шүү. Яана те хин Taylor Swift ч амар алдартай тэр нөө Swift Squad гэдэг нэг алдартай Аз зэрэглэлийн одууд найзуудтай амжилт тэд нар бүгдээрээ ингээд Gigi Hadid, Selena Gomez, Karlie Kloss энтрүүд ингээд тэ ингээд зогсохын багтаа антер гэдтэй бодоодсэн чинь Bridesmaids болон Groomsmen
party-гүй байсан бэ лээ. Зөвхөн ганц хүн л хажууд нь зогсож исэн. Тэр нь болохоор Taylor-ийн дүү, эрэгтэй дүү нь Austin өөрийнх нь одоо Man of Honor гэдгээр нь ажилласан байгаа хгүй юу? Team position байсан гэсэн үг. За харин Travis-ийн ах нь Jason Kelce яг хиний Travis Kelce-гийн best man гэдэг одоо энэ хүү positionд ажилласан мэл тэ ийм ганц хүмүүсийг л хажуудаа зогсоосон гэсэн үг. За тэгээд иймэрхүү хүмүүс гарч ирээ. Тэгээд дараад нь угаасаа ойлгомжтой сүт залуу гарч ирж байгаа те Travis Kelce ингээд алхаж орж ирээд. За тэгсний дараагаар Taylor Swift, The Bride хамгийн гол хүн гэж яригддаг шүү дээ. Сүт бүсгүй орж ирсэн бүх хүмүүс зогсоод л те. Тэр мянган хүмүүс зогсоод л те. За тэгээд Taylor Swift алхаж орж ирсэн гэсэн. За Taylor Swift-ийг алхаж явж байхад ямар дуу тоглогдож байсан бэ гэхээр Taylor Swift-ийн өөрийнх нь дуу болох Love Story харин түүх гэдэг те тэрхүү дуу нь тоглогдчихсэн гэсэн. Тэгээд яг тэр дууг нь одоо instrumental хувилбар нь буюу яг зөвхөн string instrument-ууд. За зөвхөн утсан хөгжмнүүд ингээд тэрийг нь амьдаар ингээд тоглож исэн гэсэн. Тэр дууг нь тэгж яхад ингээд Taylor-тэй алхаж орж ирсэн гэсэн. Тэгээ ер нь бол аягүй гоё magical зүйл байсан гэсэн. За одоо нэг солиотой юм ярих чинь би бүр энийг сонсоод өстө шоконд орсон. Oh my god те. Юу вэ гэхээр wow exchange гэх юм байдаг штэ те. Ингээ хосууд би биенлүүгөө харж агаад те ингээд өөрснөндөө зориулж битсэн зүйлээ ингээ уншдаг те. Тэр нь болохоор ингээ би биэндээ амлалт өгж байгаа те. Би насан туршдаа чамайг тэгэж амьдруулна, насан туршдаа чамайг хайрлна юу ч байдгийг те. Ингээл өөрийнхөө зүгээр сэтгэл зүрхнээс гарсан юмыг л ингээ бичээд нөгөө хайртай хүндээ нөхөр болох гэж байгаа хүндээ сүлхнэр болох гэж байгаа хүндээ ингээд уншиж өгдөг штэ те. Тэгсэн чинь энэ хоёрын ваунууд нь биш штэ те манайхаа. Нэгнийх нь л гэхэд 20 минутын турш үргэлжилсэн гэсэн. Oh my god. Тэгэхээр юу гэсэн үг 20 минут, 40 минут бараг ингээд цагийн хугацаанд те зочд нь зүгээр энэ хоёрыг би биндээ хайр дурлалаа уншиж өгөхийг ингээд сонсоо зогсчихсан гэсэн үг. Oh my god. I can't imagine it. Гэхдээ хүмүүс бол энийг айгүй гоё болсон гэж ярьж илээ. Бүр уйлуулсан гэсэн хүмүүсийг. Bawling тэ просто асгарталсан гэж хэлэх хүмүүс. Тэг угаасаа зочдтойгоо уйлна гэдгийг мэдээд зочдтой бүр ингэ зориулаад гараар ингэж те ингэж сүлж ойсон ийм усны алчуурнуудыг хүртэл ингэж аль үшнээ тараачихсан байсан гэсэн орж ирэнгүүд нь. Тэгээд нөгөө хүмүүст нь тэрийг ашиглаад уйлж муулаад байжсэн юм шиг байна лээ. Тэг бүр аюу heartfelt те бүр үнэхээр сэтгэл зүрхнээс нь гүн згийн зүрхнээс нь гарсан тийм сэтгэлийн үгнүүд байсан гэсэн. Одоо жишээ нь гэх юм бол Taylor-ийн Travis зориулж ингэж одоо битсэн found-онд нэм одоо өгүүлбэрүүд явчихсан гэж аахгүй юу. Би чамаар айгүй бахархдаг. Би ингээд чамайг Travis-ийг ярьж байгаа шүү дээ. Travis ингээд 10 жилдээ байхдаа өөрөө угаасаа Travis чинь хөл бөмбөгийн тоглогч учраас те жоохон бахтаа ч гэсэнтэй айгүй том битэй хүүхэд байсан байж таараа те. Тим байж ич одоо яг тэр сургуульд ангид нь bullied болдог заяа ингээ хүмүүсээр хүүхдүүдээр дээрлэхүүлдэг тим хүүхдүүд дээр очиж одоо тэр хүүхдүүдийг өмөрч хамгаалж найзгүй байж байгаа хүүхдүүдийг одоо хажууд нь очиж найз нь болж ингэж сууж муудаг. Яг нэг өдрийн хоолны цаг магаар хэрүү ганцаараа сууж байгаа бөөдүүлдэг тийм хүүхдүүд сууж мужидаг гэсэн бол ганцаараа сууж байгаа хүүхдүүдээр очиж ингээд хамт сууж муудаг гэсэн гинэ. Тэгэж буллидүүлдэг буллинуудаас нь ингэж хамгаалдаг байсан гэж хэлээ. Тэгэнгүүт тэр тухай ярьсан байгаа байхгүй юу Travis Taylor чи тэгээд баахтаа ингээд бөөдүүлдэг хүүхдүүдийг хамгаалдаг ийм сайхан сэтгэлтэй хүү байсан дээ. Тэг би бодохдоо бүр ингээд надад чамтай адилхан намайг тийм хамгаалах хүн одоо намайг жоохон байхад тэгээ миний дэргэд байсан ч болоосаа гэж би бүр боддгоо. Тийм болохоор тэг чам шиг юм хүнийг би олсондоо амьдралдаа олсондоо амар баяртай. Ингээд нэг тийм юм ярьсан хүүе. Нас явахаар юу гэдэг үлээ хөгшөрхөөр нулимс ойрхомж болж дээ гэдэг шиг үнэнгээсээ яг ойлгох чинь манайхаа ингэ жоох сонирмод.
Нэрөө тоглоомжгүй ойрд айгүй эмзэг болоод байгаа. Ингээл нэг иймэрхүү юмнуудыг сонсонгууд л ингээл те уйлж мөлчих гад сая нөгөө нэг Skywalker-сын тухай те нөгөө нэг Empire State Building дээр гарсан залаажуудын тухай ярьсан. Тэрний тухай ярьж байгаа хүртэл ингээ уйлах гад нүрмэс сэлгэнэдсэн нэг тийм гоё хайр маяр энэ би биэндээ хайртай байгаа хүмүүсийн тухай ингээ сонсохоор амар гоё санагддаг. Ямар ч нэг тийм амар heartfelt ийм мессежийг те бичсэн гэж лээ. Тэгээ Taylor Swift ч угаасаа үг зохиогч те шүлэг зохиогч хүн уушраас иймэрхүү бичигдтэй айгуу гоё уянгалаг ийм гоё бичгээд амархан байсан баг. Тэгээ Travis Kelce-гийн хувьд болохоор энэ бол арай жоохон өөрөөс нь хол байсан баг. Тэгээ спортын хүн. Тэгээд ямар ч сан Travis-ийг ч гэсэндээ адилхан айгуу гоё тийм heartfelt wow байсан гэсэн. Тэгээ 20 минут нийтдээ 40 минутыг ингээд бибинд амлалт өгөх дээрээ ингэж зарцуулсан байна лээ. Тэгээ нэг сонирхолтой юм ингэж хальт ярьцгаад дуртахад манайхаа ойрын жилүүдэд ингээд Америкийн хурмын нэг шинэ тренд нь юу болсон бэ гэх юм бол хосууд энэ хүү wow exchange одоо private хийдэг болсон. Яг зочдынхоо өмнө биш ингэж хийдэг биш. Уул нь бол traditionally тэг уламжлалаараа бол ингэж дандаа зочдынхоо өмнө уншдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд хосууд айгүй их тэгж private wow exchange-уудыг хийдэг болсон байна лээ. Одоо яг ингээд I do гэдэг ихнэр нөхөр боллоо гэдгийг заасныхаа дараагаар яг reception эхлэхээс өмнө гараад одоо нэг тусгай өрөөнд орж байгаа хойлохнаа зогсож байгаад ингээд те wow exchange хийдэг болсон гэсэн. Тэгээд манай best friend та нар санаж байгаа бол Rebecca гэдэг миний best friend гэдэг чинь те Rebecca ч гэсэндээ хурмаа одоо хэдэн жил өмнө хийлээ баг 5 жил өмнө хийлээ. Тэгэхдээ 4-5 жил өмнө хийсэн баха. Тэр үедээ бас wow ингэж юу private хийсэн. Ерөөсөө ингэж зочдынхоо өмнө яриаггүй. Ягаад вэ гэхээр энэ чинь уулнаа те хосууд зөвхөн би биэндээ л өгж байгаа амлалт шүү дээ те. Тэгэл би чамдаа тэгэж танилцсан чи надад тийм юмыг мэдрүүлдэг энэ нэг жоохон айгу private юм яригадаад байгаа юм те. Тийм болохоор хүмүүс зарим те зочдын өмнө ярихаар айгу эвгүй гэж бодоод ингэж одоо нууцаар хийдэг болсон гэсэн. Тэгсэн чинь юу вэ те Taylor Travis хоёр бүр ингээд 40 минутын туршид тийм айгу дотн нандин юмнуудаа 1000 зочдынхоо өмнө ярьжээ. За Taylor Swift угаасаа сүд бүсгүй юм чинь цагааныг өмсөх, цагаан хувцас өмсөх нь угаасаа ойлгомжтой байгаа. Тэгсэн чинь Travis Kelce ч гэсэндээ цагаан өнгийн костюм пижакийг сонгосон байсан гэсэн. Тэгэхээр хоёулаа цагааныг өмссөн юм байна лээ. Тэгээд Travis-ийн костюм пижакч тэр Taylor-ийн плач тэр хоёулаа Christian Dior Haute Couture collection те ийм одоо designer хувцас байгаа. За тэгээ энэ хүү branding designer, creative director болох Jonathan Anderson гэдэг энэ хүү designer-ийн одоо те хийсэн хувцас байгаа байхгүй юу. Тэгээд Taylor ceremony дээрээ яг одоо те I do гэж яхта энэ хүү үедээ яг гэрэлж яхта нэгэн плажыг өмссөн. Тэгээд түүнээс гадна дараагаар нь плажа солиг яг reception дээрээ одоо париныхаа хэсэг дээр очих чинь өөр плажыг өмссөн юм байлээ. Тэгээ тэрхүү плаж нь ч гэсэндээ бас л Christian Dior Haute Couture брэнд байсан гэж илээ. Тэгээд яг нэг Christian Dior-ийнх гээд зарлагдчихсны дараагаар айгүй олон одоо те Swift-өөс ингээ гадуур бодоодсан байхгүй юу ингээд жоохон speculate хийгээд энэ нэг Dior-ийн 2026 оны намрын коллекцид орсон нэг look байхаа энэ төр гээд одоо speculate хийгээдсэн боловч тэрийг нь няцаагаад одоо Dior-оос гарч ирээд ингээд ийм мэдээлэл их хүргэсэн мэн лээ. Яг Taylor-ийн өмссөн хувцснууд нь бол хоёр плаж нь хоёулаа custom made. Зөвхөн Taylor-с зориулж хийгдсэн ийм дизайнууд учраас ямар ч тийм одоо Dior-ийн аль ч оны коллекцид ороогүй ийм дизайнаа гэж бүр аль биесээр тодотгож хийсэн мэн лээ. Тэгээ яг гэрэлж явах үеийнхэнтэй тэрхүү плаж нь болохоор айгүй тийм урт long trainтэй байсан гэсэн. Айгүй тийм урт унжсан ийм trainтэй. Тэгээ veil өөрийнх нь одоо юу дүүлээд ирэж чинь нүүрэг нь халахдаг юм байдаг шүү дээ тий. Тэрхүү veil нь хүртэл айгүй амар ингэж урт үргэлжсэн тийм trainтэй байсан гэсэн. Тэгээд нэр гадуур хүмүүс тиймэрхүү айгүйх зургууд явуулсан. Тэгээ би бас харчаад хүй энэ зураг нь айл өвшин ингэ цацагдчихсан байх таа гэж гайхацсан байхгүй юу. Яг Taylor ингэ цагаан хурим плаж өмсчихсэн заяа. Тэгээд ингэ яг хурмын дээр байгаа юм шиг тиймэрхүү зургууд явуулсан. Яг тухайн өдөр нь заяа. Хурмынх нь орой болж өнгөрснийхэн дараахан маргааш өдөр нь энэ. Тэгээд би гайхаадсан чинь тэр чин AI зургууд байсан байл. Манай хаяа амар хээ зургууд гарсан нэрээ.
иймэрхүү хуурамчтай яг хормынхын үеийг харуулж байгаа юм шиг тиймэрхүү хуурамчээ зургнууд явж исэн. За түүнээс гадна хүмүүс Madison Square Garden гэдэг энэхүү стадионыг яаж хормын веню болгож өөрчилсөн байх вэ гэж бодоод төсөөлөөд AI-аар ингэж асуугаад ChatGPT дээрээс асуугаад нэг янз бүрийн дизайнуудыг тиймэрхүү гаргаж ирж ингэж харуулад байсан. Тэгээ бас зарим хүмүүс тэрэнд итгэжсэн явж исэн хүүе Taylor Swift-ийн хормынхын venue-ийн дизайн энэ гэж штэ энэ худлаа юмд итгэжсэн явуулсан. Тэд нар бол бүгдээрээ худлаа яг хормынхын дотор нь байгаа зургнуудаас аль нь ч гарч ирээгүй байгаа манайхаа. Аль нь ч зарлагдаагүй байгаа. Окей. Ганц хоёр зураг байсан. Гэтэ тэр нь болохоор яг нэг venue дотроо биш яг Madison Square Garden л оронгууд зочид оронгууд доторхойг нь юу харж байгаа вэ гэдэг. Тэгээ үүдэн хэсгийнх нь ганц хоёроод Daily Mail энтрийн албан ёсоор авсан зургнууд бол явж исэн. Тэр нь болохоор ганц хоёр л байсан заяа. Нэг үүдэр нь оронгууд зочид юу харж байгаа вэ гэхээр Taylor, Travis хоёрын юм зурагтай баахан зургнуудтэй хамтдаа хос байхдаа ахуулсан янз бүрийн special мөчүүдийн зургнуудыг ингээд хан манаар өлгчихсэн байсан. Тэнгүүдээ нэг яг голдон T and T энэ гэдэг яг өөрсдийнх нь нэрнийх нь үсэг мүсгнүүдийг тавьчихсан нэг тийм хэсэг байсан юм байна лээ. Тэгээд тэр нь л бол яг албан ёсных нь яг зураг. Тэрнээс ч бол яг venue ямар байсан зочдынхаа суудлын ямар байсан ч гэдэм үү тэр мэр зургнууд хэрэг гадуур явж байгаа бол битгий итгээрээ бүгдээрээ AI зургнууд шүү. Тэгээ Taylor ямар плаж өмсөн байгаа, ер нь ямар харагдчихсан, яаж ийсэн ч гэсэндээ бид нэр мэдэхгүй. Тэгээ энэ тал дээр Taylor-ийн зүгээс Taylor-ийн insider source нь хэлсэн байна лээ. Хэвлэл мэдээллийнхэн түүнээс гадна Dior брэнд ч гэсэндээ өөрснөө албан ёсоор хэлсэн байна лээ. Бид нар бол угаасаа ямар плаж энэ гэдгийг дизайн гэдэг нь бол ингэж зарлаж зураг хөргийг нь тавихгүй. Яг энэ зургийг бол энэ хүлүүкээ бол зөвхөн Taylor л өөрөө зарлах харуулах цацах эрэхтэй. Тийм учраас ингээд өөрөө хүссэн үедээ Taylor ингээд өөрийнхөө сошиал медиа дээр байршуулах байхаа гэж ийм тайлбарыг өгсөн байна лээ. Тэгэд харин юуных нь гутлынхын хувьд гэх юм бол Christian Louboutin-ы heels-ыг өмссөн гэсэн. Тэгээд jewelry-гийн хувьд болохоор Cartier branding jewelry-нуудыг зүүсэн гэж хэлээ. За манайхаа ингээд хэдүүлээ reception-ийн тухай ярив. Reception яг нэг дараад нь болдог зүйл байгаа шүү дээ. Идэж уудаг шоуд гисгэн гэсэн үг те. За энэ хоёр яг албан ёсоор ceremony дээрээ за та хоёр ингээ албан ёсоор ихнэр нөхөр боллоо. Би бинийг үнсэж болно гэж яг Adam Sandler тэгж хэлээд би энэ хоёр би нэг үнсээд амар татна юу яасан үнсэн гэсэн нэг хурмын үлгэрийн юм шиг тийм үнсэлт байсан гэсэн нэг хин Travis Kelce чинь хинийг бүр өргөж авч байгаа гэж үнсэж өмсөн гэж ярьж илээ. За тийм үнсэлт хийгээд pronounced husband and wife гэсний дараагаар Taylor Swift-ийн ээж Andrea гарч ирээд зочдыг за ингээд reception эхлэх гэж байна. Та нар энэ нөрөөрөө яваарай гэд ингээд зааварлаж явуулсан гэсэн. Тэр нь болохоор яг ceremony болсон газрынх нь доод талд нь гэсэн. Доод давхарт нь байдаг яг үндсэн floor main floor дээр ингэж болсон гэж хэлээ. За тэгээ яг тэрхүү reception-ийнх нь хэсэг дээр venue дээр нь болохоор тийм тайз засагдчихсан байсан гэсэн. Янз бүрийн тийм перформансууд болох гээд тэгээд хин перформ хийсэн бэ гэхээр Stevie Nicks перформ хийсэн. За түүнээс гадна Paul McCartney перформ хийсэн. Paul McCartney өөрийнхөө хамтлагийн Beatles хамтлагийн айгүй алдартай дуу болох I Want to Hold Your Hands би чинийхээ гарыг атгамаар байна гэдэг энэхүү дуугаа дуулсан гэсэн. За хоол ундны хувьд болохоор манайхаа байж тэ уул нь олтой хуримч нэг ширээ болгон дээр ингээ хүмүүсийн зочдынх нь нэрнийх нь тагнууд нь тавьчихсан те ингээд өөрсдийн гэсэн сүйдэлтэй. Тэгэл ингээд хоол нь хурж ирээлтэй, зөөгч нь хурж ирэл хоолыг нь урд нь тавил ингээд идэж мэддэг. Тэгсэн чинь энэ болохоор тийм traditional seated dinner биш байсан юм байна лээ. Харин ч эсрэгээрээ нэг тийм buffet стайл нэг гэсэн үг. Зөндөө олон тийм хоолны стейшнууд байсан гинэ маш олон заяа. Тэгээд зочид өөрснөө очоод тэр буфенаас яг буфе чи яаж ажилладаг вэ? Буфенаас тэр хүсэж байгаа хоолоо аваад тэгээд хүссэн газараа суух. Тийм юутай байсан гэсэн зохион байгуулалттай байсан гэсэн. За тэгээд хоолны хувьд гэх юм бол oh my god хүний бодож болох бүх төрлийн хоол байсан гэсэн бүр гайхалтай хоолнууд байсан гэсэн. Тэгээ бүгдээрээ Michelin star бүгдээрээ бүр хамгийн дээд зэрэглэлийн тийм тоочудаар хийгдсэн хоолууд байгаа байхгүй юу? Цоол, суши, Итали хоолны хэсэг, паста, пицца, юу гэдэг нь seafood station хүний ер нь бодож болох юу л байна?
бүх юм байсан гэсэн. За тэгсэн чинь энэ дээр бас нэг жоохон асуудал гарч ирсэн. Энэ тал дээр одоо нэгэн тэр дотор өргөцсөн хүнээс нэг нь хэв мэдээлэлд ярьсан гэдэг байгаа байхгүй юу. Гэтэ энэ хин гэдгийг нь бол хэлээгүй, нэг л хүн гэж байгаа байхгүй юу. Тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр ч тийм тэр reception болохоор a bit of a shit show байсан. Ер нь бол нэг бүр нэг аягүй тийм замбараагүй нэг тийм сонин одоо шоу зүйл болж өнгөрсөн. Ягаад вэ гэхээр бүр ингээд суух газар олдохгүй байсан. Ингээд хүнд нь зочдод таарах хэмжээний тооны тийм суух судалнууд байгаагүй. Одоо сандалнууд нь бараг зочдынхон тооноос хамаагүй бага байсан. Тийм болохоор ингээд суух газар олдоогүй. Түүнээс гадна тэр буфенууд нь food station-ууд нь амар урт очиртай. Хэвээ хоол авахгүй ч үнэн зовсон гэж ингэж ярьсан байна лээ. За тэгсэн чинь ийм мэдээлэл гарсан дараагаар нь удалгүй одоо энийг одоо fact check хийгээд чих юм уу dispute хийгээд няцаагаад тийм зүйл болоогүй. Тэгээ ямар ч тийм одоо буфен дээр амар очирсан ч юм уу тийм урт лайн байсан юм байгаагүй. Яагаад вэ гэхээр зочдынхон тооноос их хэмжээний тийм суудлнууд нэгт байсан гэж байгаа. Нэгт суудлнуудын хувьд зочдын тооноос их хэмжээний суудлнууд байсан. За тэгэхээр одоо тэр нь санал алдахгүй байсан гэдэг нь бол худлаа гэж байгаа байхгүй юу? За түүнээс гадна бүр 1000 зочдод хангалттай хэмжээний маш олон өөр food station-ууд хэсгүүд байсан. Тэгэхээр ингэж энэ хүний ярьсан шиг ингэж айгүй ингэж цөөхөн food station-уудаас брочерлаж авахгүй ч гэсэн бөө юм басан дэр гэдэг бол худлаа ямар ч тийм очир байгаагүй гэж ингэж няцааж хэлсэн байна лээ. За түүнээс гадна бас нэг юм мэдээлэл гарч ирсэн байхгүй юу? Бараг л энэ мэдээг одоо хүргэсэн тэр ганц хүн гэдсэн шүү дээ. Уустаа shit show байсан тэр гэсэн тэр хүн бараг хэлсэн баг. Шампань байхгүй одоо шампанск нь дуусчихсан. Ингээд шампанск нь ерөөсө хүрлцэхгүй байсан гэж хэлсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь энийг бас ингээд fact check хийгээд dispute хийсэн баа. Шампансны дутагдалд ороогүй, харин шампанс бүр амар их байсан учраас хайрцагаар илүү шампанууд ингээ үлдээд тэрийг Madison Square Garden-д орой үлдээгээд явсан гэсэн тэр шөндөө үлдээгээд явсан гэж илээ. Тэгэхээр тэр одоо шампансаг хүрлцэхгүй байсан гэдэг нь бол бас худлаа гэсэн. За тэгээд маш их олон ийм янз бүрийн гой хоолнууд байхаас гадна маш их баарнууд байсан гэсэн. Зөндөө олон bar station-ууд. Тэгэл зочид хүссэн одоо алкогоолны төрлийн уух юм аваад уух тийм боломжтой open bar station-ууд байсан гэсэн. За тэгээ dessert-ны хувьд гэх юм бол шүү дээ. Уул нь бол хурим дээр нэг тийм том хурмын торт гэд байдаг шүү дээ. Тэгээ тэрийг ингээл хуваагаал ингээл зочдод тараадаг. Тэрний оронд ганцхан ийм traditional wedding cake байлгахын оронд бүр амар их хэмжээний dessert-ны station-ууд гэж байсан гинэ. Бүр ингээд аврах том заяа. Тэгээ тэрэн дээр нь бүхэл төрлийн чиний бодож болох десертнууд гэсэн янз бүрийн. Окей. Тэгээд бүр ингэнэ 30 төрлийн өөр 30 төрлийн тортнууд. Тэгээ бүх тэр 30 төрлийн тортнууд нь Travis Taylor хоёрын 3D ийм фигюртэй дээрээ ингэ тавьчихсан. За түүнээс гадна тийм 30 төрлийн өөр тортнууд байхаас гадна одоо pop tarts, cookies, brownies, pastries, хүний бодож болох бүхэл төрлийн десертнууд тэнд байсан гэсэн. За бас нэгэн галзуу зүйлийг хийсэн юм байна лээ. Reception дээр юу вэ гэхээр маш их олон төрлийн тиймэрхүү тоглоомнууд, тэмцээнүүд болж исэн гинэ. За тэгээд тэр нь галзуу part нь биш заяа. Галзуу part нь юу вэ гэх юм бол одоо тэр тэмцээнүүдэд ч юм уу тоглоомнуудад ялсан хүмүүс ингээд нэг тийм raffle-ны одоо raffle-д оролцохтой юм хожих боломжтой тийм суглааны тиктүүдийг одоо тэр ялагчд нь авч исэн гинэ. За тэгээд тийм raffle тиктүүдийг хожсон хүмүүс шагнал авч байгаа гэсэн үг. Ямар шагналуудыг авах боломжтой байсан бэ гэхээр oh my god зөвхөн тэр бомдон хүмүүсээ л хийж болохоор зүйл заяа. Designer цүнхнүүд Chanel, Dior, Louis Vuitton юу гэдгийг те том designer luxury брэндүүдийн цүнхнүүдийг өгж исэн бэлэг болгоод за түүнээс гадна 1970 оны vintage Chevrolet Chevelle гэдэг ийм дээдлийнх нь roof нь онгоодог ийм машиныг хүртэл өгсөн гинэ. Юу болгоод бэлэг болгоод шагнал болгоод. Тэгээ яагаад заавал тэр машин бэ гэхээр тэр модельийн машин бэ гэхээр энэхүү машин нь
энэ хүн модулийн машин энэ хоёрын харилцаанд бол хамгийн айгуу тийм одоо тэгээ чухал модулийн машин байгаа байхгүй. Ягаад гэхээр 2023 оны 9 сард анх Taylor Swift Travis-ийн тоглолтыг одоо тэмцээнийг хөл бөмбөгийн тэмцээнийг очиж үзээд тэгээ тэр нь хүмүүст харагдаад хүүе Taylor Travis-ийн юун дээр явж гин те тэмцээн дээр явж энэ хоёр үргэж байгаа юм биш байгаа даа энэ гэж мэдээл гарч ирсэн яг тэр өдөр байгаа. Тэр тэмцээний дараагаар Taylor Travis өөрийнхөө яг энэ моделийн машин заа 1970 оны Chevrolet Chevelle гэдэг энэ хүү моделийнхоо машинаар Taylor-ыг гэрт нь хүргэж өгсөн гэж байгаа байхгүй юу. Тэгээд яг тэр моделийнхаа машиныг ингээ бэлэг болгож өгсөн. Гэтэ яг тэр машин биш. Окей манайхаа юу гэж тийм данди юм аа тий үгүй яг тэр адилхан моделийнх нь машиныг ингэж тий бэлэг болгож өгсөн гэсэн. Тэгээд одоо жишээ нь гэх юм бол Kansas City тий хөлбөмбөгийн багт тоглодог. Одоо тэгэхээр хинтээ хамт тоглодог гэсэн үг шүү дээ. Travis Kelceтэй хамт тоглодог багийнх нь нэг шүүн болох Drew Tranquil өөрийнхөө их нэртэйгээ урагдаж утсан баа. За тэгээд эхнэр нь болохоор Jackie гэдэг юм байна лээ. Тэр Jackie гэдэг эмэгтэй өөрийнхөө Instagram дээрээ хурмын дараагаар ингээд өө би ийм цүнхийг Taylor Travis хоёрын одоо юунаас нь хурмнаас нь ингээд хожсон, raffle-наас хожсон гэдэг ингээд Chanel-ийн цүнхийг ингээд пост хийчихсэн байсан. Тэг хүмүүс бүр шоконд орсон. Oh my god. Тэг бүр ингээд luxury brand-ийн цүнхнүүдийг хүртэл ингээд зочтой өгөөд гээд. За тэгээд хэдийгээр бүр ингээд 1000 хүн очсон амар их зочтой байсан ч гэсэндээ Travis, Taylor хоёр бүх зоч дээр бол тэг очиж үдшинд очиж ингээд баярлалаа, ирсэнд баярлалаа энэ гээд яриа хөрөө өрнүүлжсэн гэсэн. За тэгээд манайхаа ингээ дотор те ингээ хуран болж байгаад гадаа юу болж исэн гэж бодож чинь Нью-Йоркийн гудамжинд Madison Square Garden-ийн гадаа oh my god та бүр галзуу слот юм болж исэн. Яг л нөө Knicks-ийн баг нөө тоглолтын тэмцээний үеэр юу болжсэн баг тиймэрхүү зүйлүүд сая. Амар их ингээ гудамжтанд хаагдсан байгаа шүү дээ. Тэгээд айгүй хэмжээний цагдаа нар ингээ зогссон байгаа байхгүй. Тэгж байгаа тэр barricade-ны хашлууныхын цаана ингээл маш гудамжаар дүрэн Swift-ийн фэнүүд, Swift-эсүүд, Taylor Swift-ийн фэнүүд хэдийгээр угаасаа орох боломжгүй ч гэсэндээ зүгээр гадна зогсоод те харчих болов уу гэж одоо ингээд гордоод ч юм уу те ингээд зогсож байгаа бүр маш их олон хүмүүс байсан бүр ингээд амар байсан мэл яаж яхад тэр өдрүүдээр Нью-Йорк хот бүр ингээд heat waveтэй байсан амар тэр хэд өдөр амар халсан байхгүй 100 градусын дээр хүрсэн 100 Fahrenheit тэгэхээр бараг 38.9 тэр гэсэн үг 38.9 Celsius хүрж исэн амар халуун өдөр тэгээд зогсож исэн байгаа байхгүй фэнүүд нь. Тэгэд зарим айгүйх фэнүүд өөр мужаас, өөр хотоос хурж ирсэн фэнүүд байсан. Тэрч битгий хэл өөр улс орноос Европын төрийн орнуудаас нисж ирсэн хүмүүс байгаа байхгүй фэнүүд. Тэгээ ярьцлага өгөө та нар яах гэж ирсэн бэ гэж үгүй би зөвхөн Taylor Swift-ийн хормын дээр ирэх гэж ирсэн гэж байгаа байхгүй. Хэдийгээр орж чадахгүй ч гэсэндээ бүр ингээ зүгээр тэрний адилхан venue-ийнх нь гадаа байх гад ингэж Swift-ийнүүд очсон байна лээ. Бүр солиод байгаа. За тэгээд яг 7 цаг 22 минутанд окей. Яг фэнүүд ингээл гадаа цогцсон байгаа шүү дээ. Ингээл хүлээгэл байж байгаа. Тэр үед яг нөгөө нэг энэ хоёрын Travis Taylor хоёр альбан ёсоор эхнэр нөхөр гэдэг нь зарлагдсан байгаа байхгүй юу? Тэр үед яг 7 цаг 22 минутанд Madison Square Garden-ы гадаа байдаг айгүй том billboard-ийн дэлгэц Just and T Married гэдэг ийм зүйлийг дисплей хийж гаргасан байгаа юм. Уул нь бол ингээл хосууд гэрсний дараагаар Just Married эсвэл Just Got Married энэ төр гэл нэг юмнуудыг бичдэг шүү дээ, тэ. Дөнгөж сая гэрэлчглээ энэ төр гэдэг, тэ. Гэхдээ энэ хоёрыг болохоор хоёулынгийнх нь нэрийнх нь үсгнүүд нь T-гэр ихсэн учраас тэгээд Just гэдэг үг чинь хамгийн төгсгөлийнх нь үсэг нь T байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр тэгж одоо орчуулад ингэж оруулсан гэсэн үг. Just and T Married гэдэг ийм зүйлийг ингэж дисплей хийж гаргасан байгаа. Тэгээ гадна зогсож исэн фэнүүд нь харчаад oh my god тэрийг харчаад те энэ хоёр гэрэлчихсэн байна гэж бөө юм болсон юм байна лээ. За тэгээ хүмүүс бүр ингээд бүр солиотой бүр ингээд баргалтай бурхнаас өгсөн тийм бэлэг шиг юм болсон. Тэгээ байгалийн үзэгдэл болсон гэж яриад байгаа байхгүй юу? Яг энэ үеэр. Юу вэ гэхээр Taylor Swift-ийн Opalite гэж саяхан тэгээ шинэ гаргасан альбомд нь орсон дуу байдаг те. Тэр Opalite гэдэг дуу чинь юу штэ хинд зориулсан. Ер нь те Travis-та зориулсан Travis-ийн одоо тэр хоёрын харилцааны тухай ингэж гаргадаг дуу штэ те. Тэгээ тэрэнд ийм үг байдаг. Dancing through the lightning strikes. Амар гэрэл цахилгаан захираад те ингээд бороотой байх үед ингээд
бүжиглж ийна гэсэн юм үг байгаа тий. Тэгсэн чи яасан гэж яг ингээ фэнүүд нь гадаа ингээ зогсоод байж байгаа тий. Тэгээд 7 цаг 22 минутанд тий. За энэ хоёр гэрэлчглээ гэд ингээ зарлагдаад хүмүүс ойролдоод байж ах үед нь амар халуун байсан өдөр чин гиг үнтхэн амар бороо орж эхэлсэн байгаа. Цахилгаан захаад ингээ бороо орж эхэлсэн. Storm, thunderstorm болсон гэсэн үг. Тэгээд хүмүүс бодоод тэ энэ баг тэр хүүхдийн адилхан байгаа ч тэ Opal Light гэдэг дунд нь ордог тэ ингээд Dancing in the Lightning Sky гэдэг тэр хүүхдээ нэг цогцож энэ баг бурхнаас ингээд тэ ийм гой байгалийн үзэгдлийг ингээд Taylor-ын хоримдон зориулж ингээд хийж ин дэр гэж хүмүүс айгүйх ярьж исэн. За тэгснэ гэтээ тэрхүү бороо тийм амар удаан үргэлжлэх байхгүй. Нэг амар удаан болоогүй. Тэгсэн чинь бороо орж дуусны дараагаар солонго гарсан. Тэгээ Madison Square Garden тэнд ингэ харагдсан гэж аахгүй. Солонго гараад ингээд тэнгэр мэнгэр аяга гоё харагдаад. Тэгэл хүмүүс одоо яг л яг юм үлгэрийн хорим хийж ин да. Тэгээ бурхнаас өгсөн бэлэг мэлэг гэл хүмүүс баахан тэгж гадуур ярьж байгаа харагдсан. За түүнээс гадна Empire State Building одоо Taylor Swift-ийн хоримдон зориулаад оройныхоо гэрлийг цэнхэр болгож өөрчилсөн юм байна лээ. Тэр нь болохоор одоо хиний Taylor Swift-ийн Something Blue болж байгаа гэсэн үг. Тэгэд миний бас тэр шавуу чадыг үзчихсэн, хормын тухай ярьжсэн. Бичлэг үзчихсэн хүмүүс ойлгож байгаа бах. Тэгэд нэг Америкийн хоримд нэг тийм ёс зарчлаад байдаг шүү дээ. Something blue, something old, something bored энэ төр гэл те. Тэрнийх нь одоо ямар нэгэн цэнхэр юм сүд бүсгүүд нь хэрэгтэй гэдэг. Тэгээд Empire State Building дээдлийнхаа оройг цэнхэр болгоод яг л Taylor Swift-ийн Something Blue болж байгаа гэсэн. За нэг солиотой юм болсон. За ингээд TikTok дээр нэгэн бичлэг ингээд viral болсон байгаа. Гадаа нь баахан фэнүүд зогсон байсан гэсэн шүү дээ. Тэгсэн чинь нэг л эрэхтэй ингээл бичлэгийг даахгүй. Тэгсэн чинь яг тэр MSG-гээс ингээл нэг машин гараа явж байгаа нь харагдсан байхгүй. Тэр хаваар нэг цагаан өнгийн вэн байгаа юм. Окей. Цагаан өнгийн машин. Тэрэн дээр нь SP Bakery Distributors Inc гэдэг тийм компани нэр бичсэн байхгүй. SP одоо тийм pastry-ний газар, bakery-ний газар гэдэг те. Тэгсэн чинь тэр одоо нэг нь жолооч нь байгаа. Тэгээ нөгөөт нь бас нэг өөр хүн л байгаа юм шиг үлээ тэр машин бариа явж байгаа хүмүүс нь. Тэгсэн чинь ингээл тэр фэнүүд нь харчаал те. Оо өстө энэ машин тэрээс гараа явж энэ өстө яг торт мортыг нь те авчирсан байхаа энэ гэл амар бодоод л те. Тэгэл тэр жолоочтой яриад л те. Та нар яасан сая юунаас гарч ирсэн үү те. Тэр хорноос гарч ирсэн үү? Was it magical? Айгуу гоё ичдийн тийм гоё хорон болсон уу? Торт нь ямар торт байсан бэ те? Хэрвээ chocolate хормынхан торт нь шоколадтай торт байсан бол бидэрт ингээд дохио өгчих. Эсвэл ванила байсан бол ингээд дохио өгчих энэ төр гэл яриад байгаа байхгүй. Тэгсэн чинь л байж байгаа нөгөө нэг жолооч нь нэг юм хайрцагтай юм гаргаж ирээд тэднэрт өгж байгаа байхгүй. Тэр баган цогсон байгаа фэнүүдэд нь ингээд өгөхгүйд тэгэд фэнүүд нь тэгхдээ тэрэнд нь хүрч чадахгүй байхгүй. Баган хашлаг машлаг байгаа болохоор тэгсэн чинь тэнд байсан нэг цагдаа нь очоод тэр жолоочоос тэр хайрцагтай юмыг нь авч чаад ингээд буцаад фэнүүд нь өгж байгаа байхгүй. Нөгөө фэнүүд нь officer please I deserve it би стамер Taylor айгу тэ галзуу ногоон фэн надад өгөөчтэй гуйж штэ цагдаа минь тэ надад хэрэгтэй байна би ста энд айгу удаан зогсон надад I deserve it энэ төр гэл амар орилж морилдаа заяа. Тэгэд ингээд цагдаа нь тэр фэнүүдэд хэсэг фэнүүдэд өгж байгаа байхгүй. Тэгэл хүмүүс онгоолгол бүгдээр так гэлс амар хурд аваад заяа. Тэгсэн чинь нэг pastry байсан юм аа нэг юу ч юм бтэ. Нэг тийм pastry гурван бүтээгдэхүүн байсан. Тэгэл тэднээс бүр ингээд идэл oh my god I'm eating Taylor's wedding food гэлтэй бистэ Taylor хормынхын хоолыг идэж штэ oh my god гэл бүр тийм нэг бичлэг ингээд тархсан. Тэгэл хүмүүс бүр галзуурж байгаа харагцсан. Тэгээ тэрэн дээр гэтээ бас жоохон сөрөг комментод амирх байсан. Йоо ямар үлийн юм бэ. Тэгээ хүмүүс бүр нэг одын төлөө өхлөөлдөө яг л нэг гуйлахчингууд шиг юм аа бүр ингээд те нэгэн нөгөө нэг тэрбумтай од нь нэг гуйлахчингуудаа нэг үлдэгдэл хоолоо өгж байгаа юм аашаа what the fuck гэл хүмүүс амар бас ингээд тэрэн дээр те тэр тухайн фэнүүдийг шүмжилсэн айгүйх тиймэрхүү комментууд харагдчихжээ. За манайха тэгээ бас нэгэн солиотой зүйлийг ярий. Хоримтой холбоотой юу гэх юм бол Justin Gignac юм уу да би одоо яг юу гэж уншихыг мэдэхгүй. Энэ хүний нэр байхгүй. Энэ ийм нэртэй залуу өөрөө болохоор тэ Нью-Йоркд амьдардаг тийм artist тэ уран бүтээлч гэж өөрийгөө одоо дурдж байгаа юм. Энэ эрэгтэй яг тэр хурим болж өнгөрсний дараагаар тэ яг тэр орой шин очоод яг тэр одоо Madison Square Garden-ы хажуугаар очоод айгүй хэмжээний хог хаягдлуудыг газраас түүж аваад окей. Тэнгүүдэд тэр хогнуудаар art хийгээд окей нэг урлагийн юм хийгээд гэх юм уу нэг жижигэн пластик нэг бокснууд байгаа хайрцагнууд жижигэн заяа. Тэр хайрцагнуудад
хогнуудыг хийгээд заяа янз бүрийн хогнууд л байгаа байхгүй янз бүрийн хогнууд зэ манайхаа тамхины иш сорулны хэсэг эсвэл нэг бүр зарим нь ингээд ovulation test энэ төрсэн гэж аахгүй эмэгтэй хүн ovulate хийж нүггүй гэдгийг шалгадаг тест үүдэг шүү дээ team test явуул бол юу вэ янз бүрийн хогнуудыг ингээд жижигэн хэсгнүүдийг нь тэр clear box-нуудтай хийгээд дээр нь болохоор New York City Garbage Not Invited Edition Taylor and Travis's Wedding гэж бичээд одоо тэ New York хотын хог урагдаагүй хүмүүсийн хувилбар гингүүтээ Taylor Travis хоёрын хурим гэдэг иймэрхүү юмнуудыг бичээд тийм хогнуудыг урлагийн бүтээлийг $25 зарж манайхаа нэгийг л $25. Тэгээд тэрийгээ өөрийнхөө вебсайтн дээрээ тавьсан ингээд sold out хийчихсэн. Хэдхэн минут дотор ингээд зарагдаад дуусчихсан манайхаа. Бүр амар тэгж орлого хийсэн байгаа байхгүй юу? Зүгээр юу нь $25 байхаас гадна тэр одоо хог нь $25 байхаас гадна $10 shipping fee. Тэгээ хөргүүлэхийн тулд $10. Тэг ингээд нийт $35 тийм хогнуудад зарсан байна лээ. Тэгээд хүмүүс аль үшээ аваад дуусчихсан. Зарагдаад дуусчихсан. Тэгээ тэр хайрцаг болгоно нь ингээд айгу тийм айгу сайн sealed энэ төр хийгдсэн гинэ. Айгу тийм нарийн аргаар ингэж хийгдсэн тийм болохоор ингээд хогнууд нь одоо лик хийж урсаж энэ төр юм гарахгүй түүнээс гадна янз бүрийн үнэр танаар байхгүй тийм одоо нарийн дитейлтэйгэр хийсэн гэж хэлээ. Тэгэд энэ залуу бүр ингээд яг тэр өдөр заяа. Яг 20 болж өнгөрсний дараагийн яг тэр шөнө ингээд таксираа өмсчихсэн заяа. Яг хуримд явах гэж юм шиг тийм таксираа өмсөнгүүтээ нэг тийм соронцтой хог түүдэг нэг юм байдаг штэ тийм иш шиг юм. Тийм юм бариад ингээд гадуур яг MSG-ийн гадуур ингээ яваад хог түүж байгаа нь бол ингээ харагдсан. Тэгээ ер нь иймэрхүү зүйлийг энэ залуу хийдэг юм байна лээ. Янз бүрийн иймэрхүү том ивентүүд болонгууд ийм аргаар ингээ тэгээ яг тэрхүү ивентийн хогнууд ч гэдэг юм уу тэгж лейбл энэ төр хийгээд ингээ хогнуудыг зардаг гэсэн. Бас амар ухаантай байгааз. Тэгээ Taylor Swift-ийн фэнүүд бүр тийм л амар Taylor тайртай байгаа байхгүй бүр хог ингээд дөрөв хог худалдаж авсан. Гэтэ яг үнэнгээсээ тэр хог нь яг үнэнгээсээ MSG-ийн гадааны хог ч юм уу үгүй юм яаж мэдх юм бэ? Энэ залуу худалдагаас хаамаагүй хог авчид хийцэн ч юм уу те. Тэгээ Taylor Swift-ийн фэнүүд Taylor-тэй тийм л амар хайртай те. Улаанаа фэн нь болохоор ингээд айгүй хурдан хэдхэн минутын дотор ингээд аваад зарагдаад дууссан гэж хэлээ ёо. Би нэр дараагийн удаа нэг иймэрхүү хурим Нью-Йоркт бол би яг тийм хийнэ. Ямар ухаантай юм бэ? Ямар их мөнгө олсон болоо те энэ залуу ёо. За Taylor Swift, Travis Kelce хоёр яг тэрхүү хурмынх нь одоо 7 хоног те. Хурим болохоос хэдхэн хоногийн өмнө хоёулаа нийлж агаад маш олон байгууллагуудад $26 сая нийтдээ $26 сая donate хийж хандуулсан юм байна лээ. Тэгээ янз бүрийн өөр байгууллагууд байсан гэж байгаа байхгүй юу? Зарим нь болохоор ихэнх нь болохоор food bank-нууд одоо боломжгүй болцоогүй ядуу хүмүүст ингээд хоол өгдөг те. Тийм одоо байгууллагуудад Нью-Йоркт байдаг зарим байгууллагууд нь зарим нь Лос Анжелест байдаг зарим нь болохоор яг Taylor-ийн өсч төрсэн газар нь Pennsylvania-д те. Зарим нь болохоор яг Travis Kelce-ийн өсч төрсэн газар ч гэдэг юм иймэрхүү өөрөөр хотуудад иймэрхүү газруудад donate хийсэн мөн маш их олон эмнэлгүүдэд зөндөө олон сургуулиудад зөндөө олон одоо юунуудад номын сангуудад энэ төр гэдэг ер нь иймэрхүү хэрэгцээтэй газруудад байгууллагуудад нийтдээ $26 сая хандуулсан юм байна лээ хурим болохоосоо өмнө одоо бэлэг болгоод те. За тэгээ ийм сайхан үйл одоо явдлыг хийсэн байна лээ. За манайха одоо хэдүүлээ биеийн давхаа дандаа ярьдагтай сайны хажуугаар саар гэж угаасаа ийм сайхан баяр тийм болохоор хажуугаар нь заавалжгүй нэг саар мэдээнүүд гарч ирдэг. Тэр зарчмаараа хэдүүлээ Taylor Swift-ийн одоо хурмыг нь тойрсон бахан драманууд хүмүүсийн хейтнүүдийг яриатай заяа. Хүмүүсээс ирж байгаа хейт үзэн ядалтууд. Окей. Маш их гадуур одоо сошиал медиагаар одоо тархсан. Айгүй хүмүүс одоо Taylor-ыг Travis-ыг үзэн ядаж байгаа. Гэтэ хамгийн гол нь нэг Travis-ыг биш заяа. Хүмүүс ер нь ингээ Taylor-ийн хурмыг шөмжлөхтэй ч гэсэндээ Taylor яаж ингэж чаддаг вэ? Taylor одоо өөрийгөө хингээ бодсон. Taylor гээд Taylor-өө дайраад байдаг. Энэ ганц хүний хурим юм шиг те. Хоёулынгийнх нь хурим биз дээ. Тэгж яах нь эргэтэл нь ерөөс дайрдаггүй заяа. За ямар юм ярьж ингэж хүмүүс Taylor-ыг шөмжлээд байна гэхээр ч те. Нэгт MSG дээр Madison Square Garden дээр одоо
хурмаа байсан болох тэр шүмжлээд байгаа. Ямар амар tacky юм бэ? Ямар тэнэг хүн нь спортын стадион дээр тэ тоглолт болдог юм стадион дээр хурмаа идэг байна. What the fuck? Тэ? За тэгээд түүнээс гадна ямар амар inconsiderate юм бэ? Хүмүүсийг боддоггүй, зөвхөн өөрийгөө боддог тэ. Бодоод Нью-Йоркийн хүмүүсийг бодохгүй байхгүй, Нью-Йоркийн иргэдийг бодохгүй байна. Энэ 7 сарын 3-4-ний өдөр гэдэг чинь тэ Америкийн тусгаар тогтнолын баяр чинь Independence Day чи 7 сарын 4-ний өдөр болох шүү дээ. Америкийн хамгийн том баяр байгаа. Тэгээд түүнээс гадна энэ жилийнх бол хамаагүй илүү том байсан. Яг тэгэхээр 250 жилийн Америкийн 250 жилийн болж байгаа. Тийм болохоор айгүй тийм чухал одоо баяр байсан. Тэгж яхад хүмүүсийн яг тэ Америкчууд олон нийтээр баялдаг ийм өдөр Madison Square Garden гэдэг тэ Нью-Йоркийн хамгийн том хотын хамгийн том арена дээр ингээд хийгээд тэнгүүтээ ойр хавьд байгаа хамаг гудамжнуудыг хаагаад хүмүүс жуулчдыг явуулж болгоод хүмүүсийг ингээд бодохгүй ийм inconsiderate байна. Хүмүүсийг бодохгүй зөвхөн өөрийгөө бодсон хэвээр аймаа хуваа хичээсэн ямар балиар амтан бэ гэдэлтэй амар гадуур дээрсэн. TikTok-ын comment мемэдэг ороод унших юм болохоор бүр ингээд shock зэ threads, TikTok-ын comment, Twitter, Reddit та нарын бодол болох бүх зүйлээр ингээд хүмүүсийг амар ийм маягаар доромжилж исэн Taylor-ыг. За түүнээс гадна түрүү хэлсэнчлээ ингээд 7 сарын 4 чинь ингээд Америкийн баяр байдаг гэдгсэн шүү дээ, тэ. Тэгээ энэ holiday weekend гэж ярьдаг байхгүй юу? Олон нийтийн баярын амралтын өдрүүд гэдэг, тэ. Тэр holiday weekend ийм амралтын өдрүүдийг энэ чинь бол Америкийн баяр байх хэвээр. 4th of July тэ national ийм баяр байх хэвээр. Америкчууд баярлах хэвээр байтал Taylor албаар 7 сарын 3-ыг сонгож байгаа нь тэ. Албаар ингээ 250 жилийн ойн баярын өдрүүдийн яг нэг өдрийг сонгож байгаа нь энэ баярын өдрийг 4th of July энэ 250 жилийн ойг өөрийнхөө тэ бол тухай болгох гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо хүмүүс 250 жилийн ай гэдгээр нь баг санахгүй. Энэ өдрийг баг Taylor Swift-ийн хурим гэдгээр нь санана. Тэгэхээр ингээд те баг л би хэлжсэн шүү дээ stealing someone's thunder гэд тэрнтэй адилхан одоо Америкийн баг гэрлийг ингэж булааж байна. Тэр гэсэн нэг ийм юмыг одоо ярьсан байгаа. За түүнээс гадна баг л бүх одоо зүйлийг хүмүүс улс төрийн зүйл болгодог. Тэр зарчмаараа бас л улс төрийн баахан асуудал гарч ирсэн. Окей. Хамгийн сонирхолтой гэх юм бол баруун талынх буюу conservative Republican намын хүмүүс ч хинлөө Taylor-ыг шүмжилж дайрсан. Democratic left-тэй талынх ч гэсэндээ ардчсан намын хүмүүс ч гэсэндээ Taylor дайрч одоо шүмжилж байсан. Тэгэд бодхоор хизээч ер нь ингээд баруун нам, зүүн нам хоёр хизээч ингээд нэг зүйл дээр одоо санал нийлдэггүй шүү дээ, тэ. Тэгээ баг ингээд Taylor Swift анхудаага хурмаараа энэ хоёр намын хүмүүсийг нэгтгэлээ. Unity-г байгууллаа гэдэг бас тэр талаар нэг хүмүүс тоглоом хийгээд байгаа. За баруун талаас right side юу гэж ярьж шүмжлээд байгаа вэ гэхээр штэ. Йоо. Хин чин Taylor Swift чин liberal. Тэгээ Taylor Swift чин зүүн аймаг дэмждэг democratic хүн. Тийм болохоор ингээд амар нэг immigration border энтрийг дэмждэггүй. Тэгээ ингээд ICE энтрийг дэмждэггүй. ICE чин одоо нэг цагаачлалын албанаас хууль бусаар амьдарч байгаа хүмүүсийг те ингэж хөөж гарган баривчилж гаргадаг одоо байгууллага байгаа шүү дээ. Тэр чинь ICE гэдэг. ICE энтрийн эсрэг Taylor Swift байдаг. Тэнгүүтээ ингээд Mexican border энтер тавихыг одоо ингэж одоо хин Taylor Swift team зүйлтэй ингэ санал нийлдэггүй, team Democratic намын хүн юм байж ичихчгүй өөрөө те өөрийнхөө хурмын дээрээ бүхэл бүтэн Нью-Йорк хотын айгүй олон гудамжнуудыг хаагаад маш олон цагдаа нарыг ажилуулад түүнээс гадна $5 сая өрөөд өөрийнхөө тусгай хамгаалалтын албаныхаа хүмүүсийг байршуулад бүгдээрээ тэр хүмүүс нь буу зуутай те буу өнтертэй хамгаалах зэвсэг өмсгтэй ингэ явж идэг. Тэгсэн мөртлөө өөрийнх нь одоо political stance нь болохоор no borders, immigration-ыг дэмжих те одоо энэ ICE эсрэг энэ гэж байдаг. Ямар амар зүгээр л амартай hypocrite байна. Өөрийнх нь хийж байгаа үйлдэл нь өөрийнх нь тэр одоо итгэдэг үзэл бодол нь бол ингээд хоорондоо зөрчилдөд ингээд зүйлийг одоо баруун намынхан ярьж байгаа гэсэн үг. Харин зүүн намынхан болохоор шүү дээ манайхаа юу гэж ярьж байгаа юун дээр айгүйх одоо шүмжлээд байгаа вэ гэхээр харин ч баг эсэргээрээ за яг одоо энэ баруун нам ярьж байгаа хүмүүсийн эсэргээр юмыг юу вэ гэхээр Taylor Swift-ийн хормон дээр нэг эрэгтэй урагдаад явж байгаа нь харагдсан, яг орох гэж байгаа нь харагдсан. Тэр нь ямар хүн бэ гэхээр шүү дээ Stephen J. Demetrio гэдэг энэ эрэгтэй юм байна. Айгүй том баян ер нь улс төрт айгүй бас юутай нөлөөтэй
бизнесийн хувьд айгүй мундаг тийм бизнесмен, тийм хөрөнгө оруулагч, инвестор хүн юм байна л да. Тэгээ энэ хүмүүсийг энэ эрэгтэйг яагаад Taylor-ийн хоримд очингууд ингээ хүмүүс уурлаад байгаа вэ гэхээр энэ эрэгтэй маш олон бизнесүүд эзэмшдэг заяа. Тэр бизнесүүдийн нэг нь болохоор юг фанд хийдэг гинэ. Юг нэг Texas байдаг гэсэн баха. Texas байдаг нэгэн ICE Detention Center заяа. Тэр нь болохоор одоо яг ICE-аар баривчлагдсан хууль бус одоо immigrants үү дээ хууль бус одоо цагаачдыг ингээ баривчлаад яг улс орнууд руу нисэхээс өмнө нэг газар ингээ баривчилж хорж хийдэг штэ. Тэр чинь detention center гэдэг байгаа. Түр хорих газар гэх юм а те. Тэр газрыг одоо Texas байдаг тэр газрыг detention center-ыг эзэмшдэг эрхтэй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр team хүнийг урьлаа гэдэг чинь бараг ICE-ыг дэмжиж байгаа гэсэн үг. Тийм болохоор өстой ичдэггүй амтан. Бараг л энэ өстой Taylor чинь liberal байха болцсон юм шүү. Бараг энүүгээрээ өөрийгөө Republican болсон гэдгээ илэрхийлж байгаа юм шүү. Тэгээд зүүн намаас тэгээд яагаад унсан. Taylor Swift руу дараад унсан. Тэгэхээр хоёр тал тий зүүн нам баруун нам хоёр хоёулаа ингээд Taylor руу дараад унсан заяа. За өөр бас юун дээр хүмүүс урлаад байгаа вэ гэхээр баахан тэгэж одоо юг тий MSG-г тойрсон гудамжнуудыг ингээ хаачж байгаа болохоор тэр гудамжуудаар байдаг маш их олон бизнесүүд, хоолны газрууд, кафенууд, кофе шопнууд тэрүүгээр одоо хоол зараад сууж идэг food vendor одоо тий food truck-та хүмүүс ч гэдэг юм юу л энэ янз бүрийн одоо дэлгүр мэлгүрүүд бүгдээрээ одоо тэр тухайн гудамжид нь хаагдчихж байгаа болохоор хүмүүс тэр дэлгүр өдрөө ресторанууд руу кафенууд руу орж чадхаа байж гин гэсэн үг. Тэгэхээр бүхэл бүтэн өдрийнхөө орлогыг алдчихээн. Тэгээ тэр дэлгүр мэлгүрэн хүмүүс ингээд ярьслага өгсөн байна лээ. TikTok дээр явж исэн. Өөстөө би ингээд баг хоол тэг нэг өдрийнхөө орлогыг алдчихээн. Taylor Swift энийг хариуцах юм баг биднэрт мөнгө өгөх хэрэгтэй энэ гэдэг тэ тэгж ярьж исэн. Хүмүүс тэг бодоод байгаа байхгүй. Өөстөө энэ Taylor Swift баян тэрбумын хэмжээстээ өгөх хэрэгтэй. Тэр хаваар нагаа бүх бизнесүүдэд орлогыг тэг өдрийнх нь орлогыг өгөх хэрэгтэй энэ гэдэг тэ баахан тэгж юм бичиж одоо Taylor-ыг үзий ядж байгааг харагдсан. За түүнээс гадна Нью-Йоркийн цагдаа нарын 80% нь яг тэр одоо өдөр overtime ажиллаж гарсан гэж байгаа байхгүй юу. Ингээ илүү цагаар ажиллаж бүгдээрээ ингээ 80%-ийн цагдаа нар ингээ тэнд зогсож исэн гэж байгаа байхгүй юу. Инх 51 одоо байлгахын тулд те ийм их олон хүмүүс цугларч байгаа болохоор угаасаа л янз бүрийн болж магадгүй шүү дээ те. Тийм болохоор тэрнээс эргэлээд ингээ бүгдээрээ ингээ стейшн хийгээд гадаа годомжин зогсож исэн гэсэн. Тэнгүүд хүмүүс тэрийг ярьж байгаа байхгүй. Энэ олон цагдаа нарын одоо мөнгнүүд overtime гэж цалин те цагдаа нарыг авчиж байгаа юм жаа угаасаа төсөв мөнгө гарч байгаа шүү дээ одоо хотоос. Тэр нийт зардал нь ойролцоогоор $160,000 гэж тооцоологдож байгаа байхгүй цагдаа нарын одоо мөнгө гэдэг дээр. Тэгээд тэр мөнгнүүдийг Taylor өөрөө төлөх хэрэгтэй. Яг л хотын хүмүүстэй бид нар такс төлөгчд, татвар төлөгчд ингээд бид нар төлөх хэрэгтэй. Taylor төлөх хэрэгтэй. За түүнээс гадна Нью-Йорк хотын 80% цагдаа нар нь ингээд ганцхан газар ингээд бөөгнөрчхөөр тухайн өдөр ингээд өөр хотын өөр хэсгүүдээр ингээд гэмт хэрэг гарч байгаа бол тэр хүмүүстэй тусламж авах боломжгүй болчихжин гэж байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр цагдаа нар нь хүрэлцэхгүй учраас те. Ста ингэж өнгө өөрөө амиг хичээсэн хуваа хичээсэн байгаа байхгүй юу. Хотын одоо source те юмнуудыг ашиглаж гин хамаагүй өөртөө хувийнхаа юмд ашиглаж гин гэж хүмүүс тэгж дайрсан байгаа юм. За тэгээ би түрүүн хэлсэн шүү дээ Travis Taylor 2 20 болохоос өмнө ингээ 26 сая долларыг өөрөөр байгууллагуудад ингээ хандуулсан гэсэн чинь хүмүүс тэрийг харчаад л энэ хандуулсан байгууллагуудын жагсаалт дотор нь ямар ч одоо тэ цагаачдыг дэмжсэн, immigration-ыг дэмжсэн тийм байгууллагууд ороогүй байна. Бас LGBTQ+ дэжил хүүстэн хүмүүсийг бас дэмжсэн тийм одоо байгууллагуудад ерөөсөө одоо хандсан байдаг өгөөгүй. Ийм л амтан шүү дээ те. Ийм л одоо гей хүмүүсийг одоо дэмждэггүй, цагаач хүмүүсийг дэмждэггүй ийм амтан байхгүй юу? My god манайхаа би бол тэрийг тийм юм битсэн хүмүүсийг хараа шууд шоконд орсон. Like what the fuck те get a life, get a job. Oh my god. Би яг иймэрхүү юм бичдэг хүмүүсийг юм болгон дээр ингэж те гомдолдог, юм болгон дээр юм амар victim mindsetтэй те ингээл тэр хүмүүс янз бүрийн юм одоо ингээл баяр цэнгээ хийх ч юм уу эсвэл ингээл хандам мэнэ өгөнгүүд өөч тэрэнд өгсөнгүү тэрэнд ингэсэнгүү надад өгсөнгүү яасангүү нэр like what the fuck те get offline. Интернет дээр арай илүү их цагийг өнгөрөөгөөд энэ тэр хүмүүс тэр интернетээс бол гадаа гарч зүлгэнд хүр те байгалыг мэдэр ажил хий. Ийм юм бишээдэг их хүмүүс яг нэг тийм ажилгүй л нэг тийм хийх юм олж чадсан хүмүүс байгаад байдаг те.
Та тэгж ингээ анзаардггүй бүр арай л дэндүү амар комплейн хийдэг. Одоо Америкт бол иймэрхүү интернет дээр ийм галзуучлаатай юм бичдэг хүмүүс л айгүй ихсээд байгаа. Бүр бүхэл юмнаас хайдаг. Бүхэл юмнастай ингээд ялангуяа одоо юм тэрбомд баян хүмүүсийг үзий яддаг. Бүр тултлаа үзий яддаг болсон ийм хүмүүст амар хөдөл нэг л жоох юмнаас эмзэглээд өө чи намайг ингээд хар гэдэгчлээ. Өө чи намайг хар гэдэгчлээ. Өө чи намайг гей гэдэгчлээ. Чи намайг дэйдэм гэж дууцсангүй гэдэг. So tiring манайха амар exhausting. Би бүр тэр иймэрхүү юмнууд битсэн те. Энэ Taylor Swift тэнийг гараа урьдчихэд LGBT хүмүүс юм өгсөнгөө, immigration хүмүүст юм өгсөнгөө энэ гэсэн юмыг хараад би бүр зүгээр шок, зүгээр харавхаа шахсан үнэнгээсээ. За манайха нэрэ тэр нэг Stephen J. Demetrio гэдэг хүмүүс дээр нэрэ нэг юм хэлхэ мартсан байна. Яагаад энэ хүн Stephen J. Demetrio гэдэг энэ баян хүн те одоо энэ Ice Detention Center-ыг own хийдэг энэ хүн өргөцсөн бэ гэхээр Stephen J. нэг adoptive son тэ өргөж авсан хүүтэй юм байна. Тэр хүн болохоор Reggie King гэдэг залуу. Тэр залуу Travis Kelce-гийн бүр баг бахта найзалдаг гэсэн childhood best friend. Okay? Тим учраас одоо найзынхаа гэр бүлийг ингээ урьжээ. Тэнгүүд хүмүүс инста энэ баг те Ice Detention Center одоо own хийдэг хүнийг урьж байгаа юм чи өөрөө баг Republican болсон юм бла. My god. Сайнны хажуугаар саар гэдэг чинь энэ яриад байгаа штэ. Хэдий тэ чи сайн үйл хийгээд хэдий ингээд сайхан хүмүүс тандах гад байла хэрэггүй хүмүүс чамайг шүмжлэхээ дээр хөрвөл өндөгнөөс хайна гэдэг үлээ те. Тэгэл нэг өөлөх юм гаргаж ирээд л ингээл өөлнө. Тэгэл та нар одоо харж байгаа бах те. Taylor Swift-ийн хувьд ч дээр ингээл муулаад Dua Lipa-гийн хурим дээр сайхан болсон чи Италийн нэг одоо тэ хотыг ингээд хурмаа яасан чи нөөстө манай хотыг яалаа маалаа бла гэж тэр тухайн хүмүүс нь протест интерестэй гэж аа Jeff Bezos хурмаа өнгөрсөн жил бас хийсэн чи бас л ингээд протест ингээд бослог гайгал манай хотыг өстө төрөөсөлж авлаа мавлаа гэж балаараа л те энэ хүмүүс бүр амар солиорчдаг болсон 20 үед хүмүүс ёо өстө ямар үлийн юм бэ өстө бүр тэрбумтан гэдгээрээ бүр яачих юм байна л да. Тэгэд наад тэрбумтын юм чинь ч өстө хүссэн газар л хурмаа хийж болно өстө. Яг л заавал Madison Square Garden ингэж хийж ийм завгүй те өдрүүдээр ингэж хотын гудамж өмдөжийг хааж юм хийх шаардлагатай өөрийнхөө хүссэн газар очиж хийж болно өстө. Явж Madison Square Garden дахтай яхав те өөрийнхөө хүссэн газрыг гоё Ballad ч юм уу те Turks and Caicos ч юм амар гоё газруудад хийж болно штэ энэ тэргээд хүн хүссэн газраа л хурмаа хийн үстэ. Энэ Taylor Swift-ийн хурим right? Тэгээ энэ хүмүүс ингэж гомдлоод байдаг хүмүүс би яг мэддэг байхгүй. Энэ гомдлоод байдаг хүмүүс хэрэг өөрснөө Taylor Swift-тэй адилхан хөрөнгөтэй санхүүтэй байсан бол тэр хүмүүс бас л өөрийнхөө хүссэн хурмыг л хийнэ үстэй. Өөрийнхөө хүссэн газараа өөрийнхөө хүссэн хурмыг өөрийнхөө мөнгөөр хийнэ үстэй. Яа, ийм сайхан юу ярьж байгаад те гоё хурим хурмын тухай ярьж байгаад яг эцэст нь ингэж байх нь драманыхын тухай ярьсан чи жоохон стресс чиглээ манайхаа. Тэгээ ер нь бол яг энэ Taylor Swift-ийн хурмын тухайгаар айгүй их гадуур муулсан юмнууд явж илээ. Та нар ч гэсэндээ харж байгаа байх гэж бодож байна. Ерөн сошиал дээр ихэнх юмнууд нь айгүй хүмүүс муулчихсан. Тэ өөрийгөө юугээ бацсан, өөрийгөө том гэж бацсан гэсэн юмнууд айгүй их явж байгаа. Тэгэд ингэж тийм амар хүнд атаархаж болохгүй. Би бол энийг бас ингээ атаархал гэж бодохгүй. Ингэж атаархаж болохгүй. Хүн өөрөө хүчээрээ Taylor Swift ч өөрийнхөө хүчээр ийм өндөрлөж турсан штэ. Taylor Swift-ийг хизээч ингээд хүн ингээд туслаад ингээд тэ ямар ч авьяасгүй байхад нь ингээд тэ туслаад ингэсэн бол биш штэ. Өөрийнхөө авьяас чадвар хөдөлмөрөөр гарч ирсэн. Хэрүү Taylor Swift шиг адилхан ийм алдар нэртэй хүрэхэд амархан байсан бол бүхэл одоо хүмүүстэй дуучин болох хүсэж байгаа хүмүүс адилхан ийм Taylor Swift-ийн өндөрлөгт ирсэн штэ. Яг үнэхээр Taylor Swift өөрийнхөө хүч хөдөлбөр авьяасаар ийм алдарт хүрээд ингээд тэр бомтон гэдэг статусанд хүрж байгаа болохоор тэгээд өөрийнхөө олсон мөнгөөрөө ямар хурим хийн her choice тэ тэгэхээр ингэж одоо хатаархаад байгаа хүмүүсийг бол одоо get a life гэж хэлье да. За манайхаа ингээд та бүхэндээ өнөөдөр Taylor Swift-ийн хормын тухай маш дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. Тэгээ та бүхэн маань энэ бичлэгийг таалагдсан байх гэж бодож байна. Та нар маань бас энэ бичлэгийг нэлээд удаа хүлээсэн байх гэж бодож байна. За тэгээ хэрэг бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол юу хийхээ мэдж байгаа байх. Subscribe дараарай. За тэгээ миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хоболхой булангаараа цоо шинхэн бичлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.